Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ цоо шинэ хэмжлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ бичлэг маа наадмын дараагаар орж байгаа болохоор бүгдээрэнд нь үзэгчэдтэй наадмын баярын мэндийг хүргэе. Бүгдээрээ айгүй сайхан баярлаад, наадамлаад, гоё аялж зугаалаад, гэр бүлийнхэнтэйгээ гоё цагийг өнгөрүүлээд тэгээд айгүй гоё хоолнуудыг эзэн байх гэж одоо найдаж байна. Хуушуур, нийслэл салаад юу гэдгийг те гоё идэдэг юмнуудыг эзэн байх гэж найдаж байна. За тэгээд би яг бичлэгээрээ ингэж үзэгчдээ наадмын баяр мэндийг хүргээгүйч гэлээ та нар мань харсан бол YouTube-ийнхаа нөгөө нэг пост хэсэг байдаг шүү дээ те feed хэсэг гэх юм уу те тэрэн дээрээ ингээд үзэгчдээ баярын мэндийг хүргэсэн байгаа. Тэгээд одоо ингээд зүгээр амаараа та бүхэндээ бичлэгэн дээрээ наадмын баярын мэндийг хүргэж байна. За манайхаа тэгэхээр өнөөдөр хідүүлээ нэгэн одоо интернетийг цочроогоод байгаа интернетээр айгүй их яригадаад байгаа ийм сэдвийн тухай ярих гэж байна. За тэгээд энэ хэрэг нь ер нь хизэнээс ингэж ил болоод тэ хүмүүст ингэж танигдаж мэдэгдэж эхлээд хүмүүс айгүй их энэ талаар ярьж эхэлсэн бэ гэхээр өнгөрсөн 4-5 сарын үеэр гэсэн үг. Окей. Яг тэр үеэр ингээд интернет дээр айгүй бүүм болж гарч ирсэн байхгүй. За тэгээд тэрнээс хойш бол айгүй их яригдаж байгаа. Тэгэхээр одоо ер нь тэ 3-4 сарын хугацаанд бол айгүй хүмүүс энэ талаар айгүй гадуур ярьж байгаа интернет дээр юу гэдэг YouTube, TikTok хаа сайгүй л ингээл ярьж байгаа. Яагаад вэ гэхээр энэ хэрэг нь бол угаасаа айгүй тийм цочроохоор хүмүүсийг цочроохоор ялтчихгүй хэрэг. Бас нэгэн том шалтгаан гэдэг юм бол энэ хэргийг хийсэн, үйлдсэн одоо perpetrator айгүй муухай балиар заван хүн нь айгүй том TikToker, influencer-ing игчин учраас ингээд бүр амар хүмүүсийн одоо ингээд те анхаарлыг татсан гэсэн үг юм. За тэгэхээр ямар хэрэг вэ гэхээр манайхаа Arizona мужийн Peoria гэдэг ийм хотын нэгэн ахлах сургуульд багшилдаг багш эмэгтэй өөрийнхөө нэгэн сурагчтайгаа эрэгтэй сурагчтайгаа заяа ингээд айгуу тийм inappropriate relationshipтэй байдгаа тэр нь айгуу удаж байгаа гэд ийм хэрэг гарсан юм байна. Ер нь энэ сургуулаар айгүйх явдаг байсан юм байна л да. Бараг нэг жилийн хугацаанд заяа ингээл хүүхдүүд сурагчид хоорондоо яриад л те бараг л багш нар нь хоорондоо яриад байгаа юм яа хаашаа тэгөө инста тэрнтэй тэгдэг гэсэн энэ гэдэлтэй нэг тийм цургал одоо сургууль дээр явагддаг да тийм цургаллын маягтай байгаадсан юм байна. Гэхдээ яг энэ дээр ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй одоо сургуулийнхын захиргаанаас те янз бүрийн ингээ энэ дээр арга хэмжээ аваагүй түүнээс гадна бүр цагдаа магдаа дээр ч ингээ очигдоогүй байсан юм байна энэ хэрэг. Тэгэж одоо жоохон явж байгаа бараг бүтэн жилийн хугацаанд те энэ сургал ингэж явж агаад finally те 2025 оны 7 сард яг энэ хүү хэрэг ингээд бүүм гэж задарсан байгаа байхгүй юу. Ягаад вэ гэхээр яг 2025 оны 7 сард яг энэ хэрэг дээр аль бие осны цагдаагийн шалгалт хийгдэж эхэлсэн, мөрдлөг хийгдэж эхлээд за тэгээд яг энэ балиар заван хэрэг ингээд олон нийтэд ингээд задарсан байгаа юм. За тэгээд тэр эмэгтэй багш гэж яриад байгаа хүн байна шүү дээ. Одоо энэ хүү гэмт хэргийг хийсэн. Одоо энэ чинь гэмт хэрэг шүү дээ те. Тэгээ энэ балиар заван гэмт хэргийг хийсэн эмэгтэй багш нь болохоор Hailey Beck гэдэг эмэгтэй байгаа юм нахаа. Тэгээ та нарт энэ овг нь last name нь тэг ингээд жоохон дин гэд нэг тэг юм санагдуулж байна уу? Юу ямар амар танил овг нэр вэ гэж одоо бодогдолж байна та нарын одоо толгоонд чинь. Хэрвээ одоо TikTok дээр амар тэг бүр дандаа chronically online байдаг. Тэг бүр дандаа TikTok дээр байж идэг. TikTok-ийн ихэнх том influencer-уудыг мэддэг хүмүүс бол шууд ингээд тэр бэштэй гэд мэдчихэж байгаа байх. Hailey Beck гэдэг нь болохоор айгүй алдартай, айгүй том influencer, TikToker залуу болох Noah Beck-ийн игчин. Isn't that crazy? Noah Beck-ийг бол хүмүүс бас сайн мэдж байгаа байх гэж бол би бодож байна. Ялангуяа одоо залуучууд хүүхдүүд энэ төр бол аюу сайн мэдж байгаа байх. За Noah Beck хэрэг та нарт мэдгүй бол ингээд тайлбарлаад өгье. Noah Beck гэдэг энэ хүү инфлюенсер нь болохоор яг нөгөө нэг 2020 оны үеэр одоо пандемик болол яг ингээд TikTok ч газар авч эхэлчихсэн шүү дээ. Тэр үеэр аюу их одоо том TikToker-ууд төрөн гарч ирж байсан та нар санаж байгаа байх те. За тэр үеэр ингэж гарч ирсэн том TikToker-уудаас дурдах юм бол одоо Addison Rae байна, D'Amelio Sisters, Dixie D'Amelio болон Charli D'Amelio. За тэгэл Hype House, Sway House гэсэн янз бүрийн те. За тэгэл түүнээс гадна нөгөө нэг M to the B гэдэг чинь хэм блэ? Becca хэм блэ?
Becca something би яг нэрийг нь мартчихлаа. Гэтэ энд оруулчих заяа. MTB гэдгээр гарч иржсэн нөгөө нэг инфлюенсер байдаг гих мэдчлээ. Яг тэр үеэр ингээл янз бүрийн ингээл lip sync хийгээд ч юм уу эсвэл зүгээр dance энэ төр хийж гарч иржсэн нэг тийм хідэн хэсэг залуучууд байсан шүү дээ. Тийм залуучуудын нэг нь яг тэр үеэр Noah Beck бүр айгүй амар их одоо те followers эдэг айгүй богино хугацаанд авч чадаад тэгээд бүүм болсон баггүй. За тэгээд одоогийн байдлаар болохоор Noah Beck нь 33.5 сая followersтай байгаа TikTok дээрээ. За тэгээд Instagram дээр болохоор 7.8 сая followersтай байгаа. Харин YouTube дээр болохоор 1.5 сая subscribersтай байгаа. За түүнээс гадна бүр ингээд 2023 онд Forbes-аас гаргадаг, Forbes сэтгүүлээс гаргадаг нэг тийм лист байдаг шүү дээ. 30 under 30 гэдэг те 30 наснаас доош настай 30 одоо тийм айгу influential нөлөөтэй нэр нөлөөтэй хүмүүс гэдэг тийм лист байдаг те. Тэрний social media одоо influencer гэдэг хэсэгт нь ингэж 30 хүнийх нь нэгэнд нь болж орж исэн юм байна лээ 2023 онд. За тэгээд одоогийн байдлаар болохоор 2026 оны байдлаар болохоор Noah Beck-ийн net worth нь одоо хөрөнгө гэсэн үг шүү дээ. Хэд гэж тооцоологддог вэ гэхээр 6 сая доллар. Тэгэхээр ер нь айгүй мундаг том инфлюенсер байгаа юм. За түүнээс гадна одоо ингээд зөвхөн инфлюенсер TikToker гэхээ болчихсон. Бүр ингээд цаашдаа илүү нөө entertainment industry, show business руу орж эхэлж байгаа. Одоо яг acting debut-гээ хийчихсэн байгаа байхгүй. Жүжиглдэг болох гээд одоо жүжигийнхэн debut хийчихсэн байгаа. Хамгийн анхныхын debut нь хизээ байсан бэ гэх юм бол 2024 онд Tubi гэдэг нэг channel байдаг шүү дээ. Тэр channel дээр тэр channel-ийн одоо өөртөө нь хийсэн кино болох инэдмийн team romantic кино Sidelined The QB and Me гэдэг нэртэй ийм нэг хөөрхөн romantic инэдмийн кинод ингэж тоглоод тэгээд одоо яг acting debut хийсэн байгаа байхгүй. За тэгээд энэ жоохон ironic заяо. Энэ ийм дүрт тоглосон нь одоо тоглосон дүр нь гэх юм уу те энэ хэрэгтэй айгу жоохон ironically холбогдож байгаа юм. За юу вэ гэхээр энэ кинонд энэ залуу тоглохдоо ямар дүр тоглосон бэ гэхээр ахлах сургуулийн high schooler за ахлах сургуулийн сурагч зүгээр ч нэг ахлах сургуулийн сурагч биш ахлах сургуулийнхаа одоо хөл бөмбөгийн те American football гэдэг байдаг шүү дээ. Америк хөл бөмбөгийн одоо багт нь байдаг quarterback буюу айгу тийм те нөлөөтэй тийм одоо гол positionд тоглодог ийм football student-ийн дүрд тоглодог байхгүй энэ залуу. Тэгээ би ягаад энийг энэ хэрэгтэй холбогдоод ийм ironic байна энэ гэж хэлээд байгаа вэ гэхээр одоо их чинь тэ Hailey Beck-ийн үйлдэлсэн одоо энэ гим тэргүүшт хүүхдтэйгээ сурагчтайгаа ийм балер заваа ийм тэ харилцаатай байсан гэд тэр одоо тэгж victimize хийсэн хохирогч нь сурагч нь бас яг тэрхүү сургуулийнхаа ахлах сургуулийнхаа хөл бөмбөгийн тоглогч байсан. Тийм болохоор те их чинь бүр яг үнэнгээсээ амьдрал дээрээ те бүр ингээ хөл бөмбөгийн ахлах сургуулийн хөл бөмбөгийн хүүхдийг ингээд victimize хийгээд ийм холбоотой болоод явж гин. Гэтэл энэ дүүн те ийм дүр тоглоод явж исэн кинонд. Тийм болохоор ингээ ironically гэж яриад байгаа байхгүй юу. За тэгээд өөр цаашаа зөндөө олон кинонод тоглох гэдэг энэ project-д ингээд орчихсан байгаа юм байна лээ. Одоо чинь ингээд гэх юм бол хамгийн том project нь юу вэ гэхээр 2027 оны 1 сард гарах гэж байгаа Baywatch гэдэг киноны reboot-нд нь тоглох гэж байгаа юм байна лээ. Baywatch гэдэг киног та нар бас сайн мэдэх бах те. Тэр чинь нэг Zac Efron за нөө хин Rock энэ төр тоглож исэн кино байгаа. Тэрийг дахин хийх гэж байгаа юм гэсэн reboot болгоод тэгээд тэр одоо шинэ кинонд нь энэ залуу тэгээ Noah Beck ингээд тоглох гээд одоо аль үшээ фильм хийгээд эхлэгдчихсэн юм байна лээ. Тэгээ одоо 2027 оны 1 сард кинонд засагдана гэсэн. За гих мэдчлэнтэй энэ залуу зөвхөн одоо content creator, TikToker, influencer байхаа болоод ингээд ийм том industry-нд тэ entertainment industry-нд орж ирж байгаа ийм нөлөөтэй хүн болгоны мэддэг залуу байгаа. Та нар бодоод үзэлтэй тэ TikTok дээр 33.7 сая followers гэдэг чинь юу гэсэн үг вэ те. За тэгээд ийм том одоо те инфлюенсерийн их чинь ийм амар хэрэг үлдээтгэжээ. Ийм амар хэрэгт ингээд те орооцолчихж
За орооцолдогч биш те. She's the one who did it. Тэгэхээр яг ингээ орооцолцсон гэж хэлж болохгүй юм. Орооцолцсон гэж хэлэхээр чинь те уул нь бол ингээд зүгээр ээж хахад ингээд өөрөө орооцолчихрэг штэ те. Тэгэж ойлгогдохоор байна. Орооцолтоогүй өөрөө бүр яг энэ балер завын хэрэгийг хийсэн байгаа байхгүй юу? За тэгэл угаасаа энэ Noah Beck sister ийм зүйлийг хийсэн те. Их чинь ийм зүйлийг хийсэн гэж байгаа болохоор бүр ингээд энэ хэрэг бол айгүй амар газар аваад те хэвлэл мэдээлэлээр цацагдаад хэвлэл мэдээлэлээр цацагдахдаа Hailey Beck ингэжээ гэж бичихгүй штэ. Яг л who the fuck knows Hailey Beck те Hailey Beck гэж одоо хин юм бэ гэдэг баг хүмүүс мэдгүй байгаа шүү дээ. Noah Beck гэдэг нэрийг хүмүүс мэддэг болохоор те хэвлэл мэдээлэлээр цацагдтаа ч гэсэндээ Noah Beck-ийн эх чинь ингэжээ гэдэг ийм дандаа Noah Beck-ийн нэрийг одоо ингэж ашиглаж ийм амар хэвлэл мэдээлэлээр цацагдаад байгаа гэсэн үг юм. Тэгээ нэр энэ залуу чинь юу ажисан манайхаа. Noah Beck чинь Charli D'Amelio-гийн эгч болох Dixie D'Amelio-тэй үерхдэг байсан. Яг нөгөө нэг тэр пандемик энтрийн үеэр те нэлээд ингэж үерхдэг байсан. 2020 онд яг Dixie-тэй үерхэж эхлээд 2022 онд энэ хоёр чинь салж ирсэн. Тухайн үед бол үнэхээр амар it couple байдаг гэсэн. TikTok-ийн it couple хүмүүс бүрстэ үхдэг. Oh my god Dixie Noah гэдэг бүр тэгдэг couple байсан. Айгүй ер нь бол хөөрхөн байдаг байсан. За тэгээд энэ Noah Beck чинь бас тухайн үедээ одоо TikTok-ийн нэг тийм content creator house-нууд гэж байсан шүү дээ. Hype house гэлтэй, sway house гэл янз бүрийн нэг баахан залуучуудтай content creator-ууд ингээд цуглараад тэг гэртээ байшинтай хамтдаа амьдрангуудаа те ингээд контент хийдэг тийм зүйл байдаг байсан шүү дээ. Тэгээ тэр sway house-ийн гишүүн байсан. За тэгээд Noah Beck чинь хоёр эгчтэй. За айлын 3 дахь нь байгаа байхгүй хамгийн бага нь. За тэгээд хамгийн том эгч нь болохоор одоо энэ хүү заван хэргийг үлдсэн эмэгтэй байгаа. Hailey Beck болохоор одоо яг 27 настай юм байна лээ. За тэгээд хоёр дахь тэ эгч нь болохоор Tatum Beck гэд эмэгтэй байгаа. 26 настай юм эмэгтэй байгаа. За Hailey Beck болохоор тэ одоо энэ сургуулийн багш, ахлах сургуулийн багш хийдэг мэрэгжилтэй. Харин нөгөө хоёр дахь эгч нь Tatum Beck болохоор бас инфлюенсер одоо ингээд те дүүгээсээ болоод ингээ инфлюенсер болчихсон бас нэлээд айгүй мундаг те их followers centerтэй яг нэг social media influencer хийдэг. Тэгээ бас Pilates-ийн багш энэ төр хийдэг гэсэн. За гэтээ хэдүүлээ бол энэ Tatum Beck гэдэг хүний тухай бол нэг тэгж ярихгүй л те хамгийн гол ярих гэж байгаа хүн нь бол угаасаа те энэ хэргийн гол эзэн болох Hailey Beck гэдэг эмэгтэй байгаа. За тэгээд Noah Beck чинь өөрийнхөө гэр бүлтэйгээ хамтдаа ээж автайгаа энэ хоёр эгч энтертэйгээ хамтдаа бас ингээл зөндөө олон TikTok энтеруудыг хийдэг байсан. Тэгээд тэр ер нь бичлэгүүдээс нь харж байхад байна шүү дээ. Ингээ гэр бүлийнхаа динамикийг үзэгчд нь бол харахтаа бол энэ гурван siblings-уудын эгч дүүс нарын хамгийн одоо хариуцлагатай, хамгийн одоо эцэг эхийнх нь итгэдэг одоо айгүй сайн хүүхдэн гэж боддог одоо golden child гэж ярьдаг шүү дээ. Бүр алт шиг юм хүүхэд нь бол Hailey Beck юм байна гэд ингээд ойлгочихсон байсан байхгүй юу. Ягаад вэ гэхээр одоо тиймэрхүү зүйлүүдийг контент дээр харуулдаг байсан. Одоо жишээлбэл нэг тийм тренд явдаг байсан шүү дээ. Who is most likely to blah 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 гэлтэй. Одоо энэ хүмүүсээс чи одоо чинь хүүхдүүдээс чи хамгийн тэгэх магадлалтай нь хэн бэ гэл нэг тийм асуултууд ингээл асаагаал тэ эцэг эхнэр ингээл хүүхдүүдийнхаа тэр энэ гэж зааж маадаг нэг тийм тренд явдаг байсан шүү дээ. Тэр трендийг одоо энэ хүү Beck гэр бүлийнхэн хийсэн байгаа байхгүй. Тэгээ яг 3 хүүхдээ ингээд буудан дээр урталтаа суулгацсан. Ээж аав хоёр наарталтан зогсчихсон. За тэгэл тэрэн дээр харж байгаад бол ингээл хин одоо хүүхдүүдээс чи хамгийн одоо шоронд орох магадлалтай хэн бэ гэл тэгэнгүүт одоо ээж аав хоёр нь хоёулаа те нэг бол Noah Beck руу ч юм уу эсвэл одоо Tatum Beck руу одоо нөгөө нэг одоо охин руугаа ингээд зааж байгаа байхгүй. Хизээч ерөөсөө хин лүгэ заахгүй байгаа Hailey Beck руугээ. За түүнээс гадна хүүхдүүдээс чинь хамгийн одоо common sense-тэй аль нь үү амьдралын одоо хар ухаантай одоо те юмыг ойлгох чадвартай хэн бэ гэж асуусан чинь хин лөө зааж байгаа байхгүй Hailey Beck руу. Гэх мэдчлээ ингээл иймэрхүү асуултуудыг ингээд тэр бичгнээр харж байхад бол ингээд хүмүүс ойлгохтой бол энэ 3 хүүхдүүдийн тэгээ Beck siblings-уудын бол хамгийн одоо хариуцлагатай ээж аавынхаа одоо хайр хүндэтгэлийг хүлээсэндээ айгүй мундаг сайн хүүхчүү гэж бодож явдаг нь бол Hailey Beck юм байна. Нөгөө хоёр нь бол нэг жоохон тиймэрхүү одоо юу юм бэ сахилахгүй тэ хүүхдүүд нь байна гэж бодчихсан байсан. Тэгсэн чинь харин жисэргээрээ энэ Hailey Beck нь ийм аимшигтай одоо хүн байсан юм байна. Одоо тийм манай Монголд нэг тийм өгөөдөг штэ те тухайн үний даатах ноот ингээд гэдэг л үү те дараахан хүмүүс юу гэдэг л нэг тийм бас нэг зүрх өгдөг штэ дараахан үний юу яадаг ч гэлээ те тэгээд тийм байгаа хгүй.
Тэ гаднаа ингээл ээж аав маав ингээл харахтаа л манай Hailey өстэй айгуу сайхан өстэй гоё өстэй golden child гэж яадаг мөртлөө яг үнэндээ бол айгуу амар байгаа байхгүй тэ амар хэрэгүүлдэ явж яадаг. За тэгээд энэ хэрэг задарсны дараагаар буюу одоо саяхан гэсэн үг шүү дээ нэг 4-5 сард гэсэн үг. Тэрнээс хойш ингээл хүмүүс гадуур өстэй тэ сошиалаар амар хэм ярьж байгаа хүүе no back in гэсэн байж тэ бла бла гэж ярьж явангуудаа тэнгүүдээ хүмүүс бүр ингээд ухаад эхэлж байгаа байхгүй юу no backing одоо TikTok урд нь хийжсэн те гэр бүлийнхэнтэйгээ хийжсэн TikTok энтрүүд ингэж ухаж гаргаж ирээд хүүе хэдүүлэл ханзуураагүй байсан болохлаасаа ер нь no backing гэр бүлийнхэн ч өөрснөө ер нь жоохон creepy гарууд юм биш үү ер нь жоохон freaky creepy weird family юм биш үү дээ no back гэсэндээ өөрөө жоохон бас creepy юм байна энэ гэл баахан иймэрхүү бичлэгүүдийг те жоохон эвгүй бичлэгүүдийг гаргаж ирсэн гэсэн үг заяа. За ямар бичлэгүүд байгаа вэ гэхээр одоо чинь гэх юм бол Noah ээжтэйгээ хуйлахнаа ингэ бичлэг хийж байгаа. За нэг нь тийм бас тухайн үед явагдчихсэн тренд байдаг. Нэг нь дууг ингээд дуулаад нэг тийм gesture хийх. За ямар дуу вэ гэхээр Freaked It гэдэг нэртэй биш King's Dead гэдэг нэртэй дуу заяа. Одоо хин энэ төр дуулдаг. Kendrick Lamar өөр хин хинжүүлээ бас нэлээд олон rapper-уудын дуулдаг дуу байгаа. Тэрний одоо үгийг нэг хэсгийг ингээд ам барьж одоо тэ lip sync хийнгээ нэг 2 хүн оролцохтой зав энэ хүү трендд нь. Одоо тухайн дуугийн дуулж байгаа одоо амийг нь барьж байгаа хүн нь болохоор ингээд нэг ихэвчлэн эрэгтэй хүн байдаг. Тэгээд урталт нь байгаа нь болохоор ихэвчлэн эмэгтэй хүн байдаг. Тэгээд эрэгтэй нэмэгтэйгийнхэн толгойг ингээд камернаас алга болгоо доошлуулад одоо би энд байгаа гэсэн үг заяа. Энэ толгой байгаа гэсэн үг. Доошлуулад тэнгуүтээ зарим хэсгүүд дээр буцаж гаргаж ирдэг. Тэнгуүтээ дахиад доошлуулаад бусад хэсгүүд дээр дахиж гаргаж ирдэг гэсэн үг. Окей. Нэг ийм тренд байгаа юм. Тэгээд нөгөө нэг хүн нь одоо эрэхтэн гэсэн үг шүү дээ. Ингээд тэр дууны ямар утгатай учиртай дуу вэ гэхээр айгүй тийм inappropriate тийм sex энэ тухайл ярьсан дуу байгаа байхгүй юу. За тэгээд тэрийг ингээ ам байрж ингэж хэлж явахдаа ингээд нөгөө эмгтэйгээ ингэж гаргаж ирээд гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрийг юг харуулж байна наха. Тэр gesture it's obvious тэ угаасаа ойлгомжтой байгаа зү яг л нөгөө нэг эмэгтэй хүн эрэгтэй хүний модон чихрэг толгож байгаа нэг тийм үйл явж хийж байгаа юм шиг ингэж тэ эмэгтэй хүнийхээ толгойг дээшлүүлээд доошлуулад байгаа гэсэн үг. Окей. Тэгэд тэр айгүй хөвгтэй угаасаа яаж ч удсан тэ айгүй тийм зүгээр айгүй nonchalant тэ айгүй тийм хөөрхөн гоё үг мөгтөд биш айгүй тийм inappropriate дуу тэгж хагаад тийм дуутай юу дэ үхтэй дууг ээжтэйгээ хамт дуулаад тэгээд ээжигээ ингэж дээшөө дошоо болгоод баг ээжээр юу алгаад байгаа юм хаашин те тийм бичлэг хийжсэн. Та нарт одоо өгнүүдээс нь дурдах юм бол I took her to my penthouse then I freaked it. Би тэр эмэгтэйг өөрийнхөө penthouse руугаа авч явангуудаа freaked it гэдэг тэр одоо нөгөө юу хийсэн гэж хэлж байгаа юм. Тэгвэл I haven't made my mind up. Should I keep it? Би яг өөрөө ингэ шийдвэр гаргачаагүй юм те. Тэхүү ингэхүүгээ одоо шийдвэр гаргачаагүй. Гэхдээ би тэр одоо бодолтой үнэнч байх. I got big dog status. It ain't no secret. Би одоо те энэ бол 2 утгаар хэрэглэгдэж болно те. Big dog status гэдэг нь болохоор би ингээд намайг хүмүүс айгуу тийм том нохоо гэж одоо нэрлэдэг. Тэгээ тэр нь одоо юу ч хэлэх гэхээр одоо нийгмийн хүрээнд те хүмүүсийн дунд бол айгуу тийм мундаг ийм big dog те айгуу хүчрэхэг эрэхтэй гэж хардаг гэсэн утгаар хэлж байгаа байж магадгүй. Эсвэл бас ингээ double entendre буюу өөр утгаар нь юу гэхээр би миний доод айгуу том гэдэг нь бол угаасаа хүмүүс мэддгээ гэсэн утгаар яригдж байгаа байж бас болно. Окей. За тэгэнгүүтээ цаашлаад lari dari da slap on me knob гэж байгаа хгүй. Миний одоо юуг даатхыг knob тэ одоо юу яа гэд одоо ер нь яг л sexual юм ярьж байгаа гэсэн үг. Тийм болж бүтэхгүй sexual act-ны тухай ярьж байгаа энэ дуун дээр ээжтэйгээ хамт ингээд TikTok хийгээд ээжигээ дээшээ доошоо болгоод байж на гэхээр ямар амар шижгийн балиар заваа inappropriate юм бэ гэж хүмүүс одоо үзэж байгаа хгүй. Тухайн үед бол бас нэг хүмүүс тоогоогүй юм шиг үлээ л дээ. Угаасаа л ийм тренд явж исэн болохоор те. Тэгсэн чинь одоо хүмүүс what the fuck гэж харж байгаа байхгүй юу. За энэ бол нэг жишээ байгаа юм. Бас нэгэн жишээ байгаа юм. Энэ нөө баг бас л ээжтэйгээ зөө яахлаар дандаа ээжтэйгээ юм бичлэг хийгээд аягүй сан зөө. Ээжтэйгээ ингээд хойлохны бичлэг хийж байгаа. За тэгэнгүүтээ бас л одоо нэг дуун дээр ингээд юу байгаа байхгүй юу.
ам бараал ингээд lip sync хийж байгаа гэсэн үг. Тэгээ ээж нь болохоор зүгээр ингээд юу ч хийхгүй ингээд зүгээр камерны урд зогсож байгаа хүүгийнхаа хажууд тэнгууд нөгөө баг ингээд ээжийнхаа яг жоохон аргахан хажууд нь зогсчоод ингээд ээжтэй одоо баг тэр дууг дуулж байгаа юм шигтэй ингээд lip sync хийгээд байгаа гэсэн үг. Тэгээ тэр тунд бас л айгүй амар inappropriate үгтэй дуу заяа. Яа одоо чи ингэж аахгүй би одоо шууд ингээд хэлж болохгүй наа. Миний одоо даатгыг юу яа одоо тэ тэнгүүдээ do my dance on your гэж аахгүй тэр нь болохоор би чиний одоо доотх дээр чинь бүжиглэх болно юу яана л гэдэг юм. Тэнгүүдээ oh you love this shit don't you энтрэгсэндээ чиста айгу гоё гаазтай чамд энтрэгсэн ийм амар inappropriate яг л нэг бас л SEX-ийн тухай ярьж байгаа ийм дууны үгийг ингээд ээждээ баг хэлж байгаа юм шиг ингээд lip sync хийгээд ингээд ээжтэйгээ хамт зогсож байгаа юм. Тэгээд ер нь царайных нь гарч байгаа facial expression энэ ч гэсэндээ ингэж ингээд нэг тийм айгу тийм inappropriate. Okay. За тэгээд энийг бас ингээ хүмүүс гаргаж ирээд what the fuck. Тэгээ ямар балер заваа юм бэ? Ээждэг юм хийгээд хахтай яхахтай гэж ингэж харж байгаа. За түүнээс гадна бас нэг нь лайвыг нь гаргаж ирсэн. Айгуу бас дээр үеийнх нь лайв заяа. За тэгээд яг нь Nobek ч одоо өөрөө айгуу юу л да залуухан л да одоо 24 хүн настай байх. 24 25 та заяа. Тэгэхээр одоо бас нэлээд олон жилийн өмнө хийжсэн лайв нь гэхээр бас өөрөө нэлээд залуухан л байсан байх. Нэг зарим хүмүүс яриад байгаа нь хөө наа чи bara 18 настай байсан байхаа гэдэг арайч 18 тад бол байгаагүй байх гэж бодож байна. Ямар ч насанд хүрсэн л ясна, окей? 19 20 мөртэй ч юм уу те. За тэр бол нэг хамааралтай биш нас нь. Юу ээ гэх юм бол тэр үедээ ингээ лайв хийж байхдаа ингээл лайвын комментүүд уншдаг ч те тэгснээ ингээл оо надаас нэг хүн ингэж сууж ийн 12 настай охинтой үерхэх байсан уу гинэ гэл тэгснээ өөр хажууд нь гэрт нь ингээ хүмүүс байгаа хгүй тэгэл тэр хүн дээр хэлж байгаа юм шиг байна. Оо надаас нэг хүн тэгж сууж штэ гэл тэгсэн чинь байжснаа гэл бодож байгаа юм шигтэй гэл тэгснэ say less гэл тэгж аахгүй say less гэн өөр юм хэрэг шаардлагагүй say less гэдэг чинь ер нь ямар утгаар ашигладаг вэ гэхээр тэ say less тэ өөр юм хэлэх шаардлагагүй би бол шууд зөвшөөртин гэсэн одоо нэг тийм одоо зөвшөөрч байгаа хэрэгээр одоо маягаар ашиглагддаг үг заяа. Тэнгүүд яг тийм маягаар хэлж байхгүй say less гэл тэгсэн чинь арталт нь байгаа хүн what тэ бүр нэг шок дөрцөн юу яриад байгаа юм бэ гэсэн утгатай ингээл нэг reaction гаргадаг байхгүй. Тэгснээ no back page it's not nah 12 is too old for me. Үгүй 12 нас гэдэг чинь надад хөгштөн. За яах вэ? Хүмүүс бол тэрийг тоглоом наргал хийжсэн байж тээ гэж харж байгаа байхгүй угаасаа л joke байсан. But still нэг тийм joke хийгээд ах зүйл мөн үү? Нас бинт хүрсэн эрэгтэй хүн тэ 12 настай охиныг 12 нас чинь надад хөгшнөө баг тэрнээс доошоо охинтой үерхий гэсэн утгатай нэг тийм disgusting одоо comment хэлж байгаа болохоор хүмүүс хүү бид нар яагаад энийг тухайн үед нь анзаарч байгаагүй юм болоо те энэ лайв дээр одоо нэр харсан чи ямар эвгүй юм бэ гэдэг ингээ хүмүүс гаргаж ирж байгаа гэсэн үг. За гих мэдчлэн нөвөө ч гэсэндээ те ганцаараа ч юм уу эсвэл ээж мэждэг ч юм уу иймэрхүү эвгүй хачаа ч бичлэгүүд хийдэг байсныг нь одоо хүмүүс анзаараад гаргаж ирээд байгаа гэсэн үг. За түүнээс гадна одоо яг ихчтэйг одоо энэ Hailey Beckтэй хийсэн бас нэг сонирхолтой бичлэгүүд байгаа юм заяа. Ямар одоо бичлэг байна вэ гэхээр нэг suspect cop гэдэг нэг тийм тренд явж ирсэн шүү дээ. Тэ бас л нэг TikTok-ын тренд. Тэр нь болохоор ингээ камера бичиж байгаа хүн нь болохоор ингээ цаагдаана гэсэн үг заяа. Тэгэнгүүтээ одоо тэр яг камерын дээр дүрсэн дээр орж байгаа хүн ингээ гүүх хэвээр заяа. Тэр гүүж байгаа хүн нь болохоор suspect нь буюу одоо сэжигтэн гэсэн үг, окей. Тэгээд яг ямар утгатай тренд вэ гэхээр ингээл зүгээр яг тэр сэжигтнийхаа тухай тэр хүнийхээ тухай ингээ боддог одоо жоохон эвгүй гэж өөрөө тэр тухайн хүн нь боддог. Тэр cop одоо цагдаа хүн боддог нэг тийм эвгүй гэж боддог одоо жоохон тэнэг мангар үйлдэлүүдийг нь одоо ил болгож камерны урд хэлнэ гэсэн үг. Окей, жоохон эвгүй байдалд оруулахын тулд гэсэн үг. Окей. За тэгсэн чинь одоо ихчтэйг энэ Hailey-тэйгээ тийм трендик хийсэн байгаа энэ хүү бичлэгийг. За Hailey нөгөө нэг suspect нь бол ингээ гүйж байгаа аахгүй. Тэгээ нөгөө нэг no back болохоор ингээ юу гэсэн үг. Cop нь одоо бичлэг хийж байгаа хүн. За тэгсэн чинь ингээ аахгүй. Hailey ингээл гүйжсэн чинь no suspect's best friends are her students гэл хэлж байгаа аахгүй. Сэжигтний сайн найзууд нь гэдэг хүмүүс нь бүгдээрээ зүгээр өөрийнх нь ахлах сургуулийнх нь сурагчд нь гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь Hailey Beck ингээ шууд гүүхэ болонгуудаа камерлаа харангуудаа they're nice to me гэ хэлдэг заяа. Шууд гүүхэ болонгуудаа яагаад тэгэхээр манай сурагчид надад ингээ сайн ханддаг юм чин гэд
the fuck? Багш одоо сурагч хоёрын хооронд те ер нь нэг тийм харилцаа байж болохгүй шүү дээ. Тэгсэн чинь яг тэрийгэ бүр ингээд ер нь айгу admit хийгээд те ингээд зөвшөөрөөд тийм миний сурагчид миний сайн найзууд яагаад тэгэхээр надад сайн гэд. За яг хөө энийг бол те зүгээр ингээд сурагч багш нар сурагчид ингээд те ийм найзуудын юм шиг харилцаатай ийм ойр дотн байна гэдэг нь бол шууд automatically ингээд гэмт хэрэг эвгүй муухай байлаар inappropriate зүйл гэж бол хэлэхгүй л дээ те. Гэхдээ л ер нь ялангуяа нэг иймэрхүү яг ахлах сургуулийн дунд сургуулийн багш нар те сурагчдтайгаа ер нь гадуур одоо сургуулиас гадуур холбоотой байхаг бол ингээд хүмүүс ер нь хүлээн зөвшөөрөл байдаггүй. Америкад ер нь жоохон эвгүй зүйл гэж боддог байхгүй. Ер нь эвгүй нь юу яах вэ? Яг unprofessional гэж үздэг. Тэ? Мэргэжлийн бус хийгээд байхааргүй зүйл гэж үздэг гэсэн үг. Тэгээ тийм байхад те бараг шууд ингээ хөлөмшөөрөд тийм манай ингээд те манай сурагч чинь миний найзууд яагаад тэгэхээр бүгдээрээ тэд нар надад айгу сайхан ханддаг гэсэн утгатай зүйлийг хэлж байгаа болохоор хүмүүс what the fuck гэд те айгу эвгүйгээр хүлээж авсан гэсэн үг. Тухайн үедээ бол үгүй хүмүүс тэгж эвгүйгээр хүлээж аваагүй энэ тухайн үед энэ хүү TikTok постлогдоход одоо энэ хэрэгэн задарсан учраас oh my god шууд бүр ингээд те ил тод ингэж хэлжсэн байж бид нар яагаад анзаараагүй юм бэ энэ хүү гэмт хэргийг ингээд те ингээд шууд энэ гаргаж ирж байгаа тохиог нь те бид нар яагаад анзаараагүй юм бэ гэ одоо хүмүүс тэгж бодож байгаа гэсэн үг юм. Suspects' best friends are students. They're nice to me. За тэгээд энэ Hailey Beck чи энэ хүү трендэд л их дуртай юм шиг байгаа юм зөө энэ хүү suspect cop гэдэг трендэнд яагаад гэвэл бас нэгэн удаа өөрийнхөө TikTok дээр энэ трендийг хийж оруулжээ. Тэгээ энэ үедээ болохоор яг өөрийнхөө ажил дээр байгаа байхгүй сургууль дээр гэсэн үг. Сургуулийнхаа яг cafeteria нэ хоолны газар, цайны газар байгаа юм шиг байгаа юм. Тэгэл тэр өөрийнх нь одоо ханд ажилладаг хүн ч юм уу нэг тэр сургуульд байдаг л хүн бичиж байгаа юм шиг байгаа байхгүй эмхтэй. Тэгээд өөр бас дахиад нэг suspect нь бол гүйж байгаа гэсэн үг заяа. За тэгсэн чинь нөгөө тэр хүн юу гэж хэлдэг вэ гэхээр suspect has a cult following of high school boys. Oh my god. Шууд бүр нээлт тат хэлсэн заяа. Юу гэж хэлж байгаа гэхээр те сэжигтэн айгуух тийм одоо бөөнөр баг cult шиг болчихсонтэй тийм бөөн бүлхэм одоо high school-ийн ахлах сургуулийн хөвгүүдийг өөрөө одоо дагуулдаг. Following гэдэг нь юу яриад байгаа. Social media following яриад байгаа байхгүй. Тэгээ social media дээр одоо Instagram дээрээ айгүй олон иймэрхүү сурагчид те high school boys-уудыг өөрийнхөө followers-оор ингэж авдаг, following хийлгүүлдэг гэж одоо ийм зүйлийг хэлсэн байгаа юм. Тэгээ бүр энийг юу ч болоогүй юм шиг өөрөө эвгүй байна энэ төр гэж бодохгүйгээр шууд ингэж постлсан байгаа байхгүй юу. Suspect has a cult following of high school boys. За гих мэдчлэн манайхаа Noah-ч дээр жоохон гэр бүлийнхэнтэйгээ жоохон сонь эвгүй байж магадгүй гэж эвгүй харагдахаар жоохон иймэрхүү TikTok-уудыг хийжсэнийг нь хүмүүс ингэж ил гаргаж ирсэн байгаа. Түүнээс гадна одоо энэ хүүтэй Hailey Beck ч гэсэндээ иймэрхүү эвгүй TikTok-уудыг нь гаргаж ирсэн байгаа байхгүй юу. За тэгээд ер нь энэ сурагчт нь ингээ хэлж байгаа нь болохоор ингээд одоо энэ хөө сургуулийнхаа сурагчид нь яг энэ Hailey Beck-ийн сурагч байсан хүмүүс одоо хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Айгүйх цагдаад report өгсөн, мэдүүлэг өгсөн. Тэгээд бүр 200-аад хуудас мэдүүлэг байгаа гэж байгаа байхгүй юу? Цагдаагийн газар. Тэгээд тэр хүүхдүүдийн ер нь хэлсэн нь болохоор Hailey ер нь дүүгээрээ ч юм уу Noah Beck-ийг айгүйх ингээ урдаа барьдаг байсан гэсэн ер нь хичээл дээр ч юм уу бүр ингээд би Noah Beck-ийн их чинь тэгээ миний дүү Noah Beck энэ гэдгээрээ бас ингээ айгүйх ингэж бахархаж одоо ингэж ярьдаг. Тэгээ бас тэрүүгээрээ жоохон хүүхдүүдийг өөртөө татхаг хичээдэг байсан юм шиг байгаа. Өөрийнхөө одоо нөгөө нэг victim mode-ийг заяа одоо хохирогч нараа гэсэн үг шүү дээ. Би бараг л те Noah Beck-ийн чинь энэ гэсэн утгаар ингэж хүүхдүүдийг жоохон олзлох гэж groom хийх гэж үздэг байсан юм шиг байна. Тэр ч битгий хэл айгүй эйгүү заяа. Энэ Hailey Beck чинь юу ямар хичээл задаг вэ гэхээр psychology мөн social studies гэсэн psychology чинь юу штэ тэ сэтгэл зүйн хичээлийг заадаг. Түүнээс гадна social studies буюу одоо нийгмийн одоо тухай манай Монгол тийм хичээл ордог байлаа нийгмийн юу гэдэг үлээ. Нийгмийн би яг санахгүй нэг тийм хичээл ордог гэсэн санагдаад байгаа юм. Тэгээ ер нь нэг нийгмийн studies гэдэг тийм ийм хичээлүүдийг заадаг юм байна лээ Hailey Beck. Тэгээд өөрийнхөө энэ psychology хичээл дээрээ заяа сэтгэл зүйн хичээл дээрээ өөрийнхөө дүү Noah Beck болон ex найз охин болох Dixie D'Amelio хоёрын одоо энэ харилцааг нь одоо ингэж жишээ болгож авч одоо хичээл дээрээ оролцуулдаг байсан гэсэн. Одоо чи Noah Beck Dixie D'Amelio хоёр ингэж үерхдэг байж байгаа та нар одоо тгий санаж гинөө те тэр чи одоо тийм одоо зан ашиг харуулж байгаа гэсэн үг юм ч гэх юм уу те тэр хоёрыг одоо баг жишээ олгож ингэж хичээл дээрээ оруулж заадаг байсан гэсэн. Тэг хүмүүстүүд тэрийг бол жоохон сонин гэж боддог байсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ Hailey Beck
яг энэ сургуульдаа болохоор хэдэн оноос хойш ажиллаж эхэлсэн бэ гэхээр 2020 онд яг одоо энэ ажилдаа орж исэн байна лээ. Тэгэхээр одоо тий баг одоо яг ажлаасаа халагдчихсан. Гэхдээ бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд ингээд тэрхүү ахлах сургуульдаараа ажилласан байгаа байхгүй. За одоо хэдүүлээ яг нөгөө нэг энэ хэргийнхэн талаар ярьж эхэлцгээе. Окей, яг ямар хэрэг гараад яагаад ийгэх вэ гэд. За Arizona мужийн Peoria гэдэг хотод байрладаг Centennial гэдэг энэхүү high schoolд болсон хэрэг байгаа юм, тийм. За тэгээд яг энэ сургууль дээр болохоор ер нь энэ сургууль манайхаа энэ хэргийг ингээд сонсоод энэ хэргийн талаар ингээд судлаад үзэхлээр энэ сургууль бас айгүй жоохон сонин сургууль хэлээ заяа. Яагаад вэ гэхээр захиргаа нь жоохон сонин. Энэ захиргааныхаа хүмүүс одоо принципал интернэт захирал интернет бол энэ тухай энэ цуурхлын тухай сонсч ирсэн байхгүй юу багш нь ингээд хүүхдтэйг ийм сурагчтайгаа ийм харилцаа inappropriate харилцаатай гэдгийг сонссон дуулсан ийм сургалыг сонсч ирсэн тэрч битгий хэл эцэг эхчүүдээс ингээд ганц хоёр эцэг эхчүүдээс ингээд тип энэ төр авч ирсэн гомдол момдол авч ирсэн юм байна лээ. Тэгж яхад тэрэн дээр одоо аль бие усны шалгалт энэ төр хийж цагдаа магдааг оролцуулж цагдаад репорт энэ төр хийгээгүй зүгээр бараг нөгөө тэр гомдол хүргэсэн эцэг эхчүүдэд одоо хариу өгөхдөө болохоор би энэ хэргийн талаар таны санал гомдлын талаар ингээд Haley Beck энэ хүү багштай уулзсан. Тэгээд энэ Miss Beck хэлэхдээ болохоор ерөөсөө тийм inappropriate зүйл байхгүй гэсэн. Гэхдээ яг хуу ингээд эцэг эхчүүдээс гомдол ирж байгаа болохоор өөрөөр дээрээ ажиллана гэж хэлсэн. Like what the fuck юу гэсэн үг юм бэ? Энд гэмт хэрэг яригдж байгаа тэ зүгээр нэг багш нь хүүхдтэйгээ жоохон муухай харьцсан гэсэн хүүхд рүүгээ жоохон сурагч руугаа жоохон хашгирцсан гэнлээ гэдэг нэг тийм minor жижигхэн юмны тухай ярьж байгаа юм шиг энэ чинь бүхэл бүтэн гэмт хэрэг байгаа штэ. Хүүхдтэй багш нь хүүхдтэй насанд хүрээгүй 18 нас хүрээгүй хүүхдтэй ингээ бэлгийн харилцаанд орно гэдэг чинь automatically гэмт хэрэг. Гэмт хэргийн талаар ярьж байгаад энэ принципл нь одоо захирал нь баг тоогоогүй ингээд орчихсан байгаа байхгүй. Тэг ямар ч гэсэн энэ захирал нь мэдж байна гэхээр ч угаасаа ойлгомжтой байгаа зү манайхаа ингээд энэ цуурхал бол айгүй олон сарын хугацаанд энэ сургууль дээр явдаг байсан юм байна лээ. Haley Beck, Miss Beck ингээд нэгэн хүүхэдтэй ийм харилцаатай байдгаа гэд. За тэгээ энэ хүү Centennial гэд ахлах сургууль нь болохоор бүр мужтай айгүй тийм юугаараа хөл бөмбөрөөр танигдсан сургууль юм байна л да. Тэгээд яг Америкийн яг Америкийн их сургууль болон ахлах сургуулийн тухай мэдгүй ойлгомжгүй одоо мэдлэггүй хүмүүс байгаа бол та бүхэндээ ингээд сайн тайлбарлаад өгчихье. Мэддгүүд нь бол яг одоо мэдж байгаа байх. Америкчууд ч угаасаа айгүй тийм спортонд дуртай хүмүүс шүү дээ. Тийм учраас ингээд бүр жоохноос нэхлүүлээд ингээд хүүхдүүд ингээд янз бүрийн одоо спортын дугуулангуудад ингээд амар эрчимтэй явж эхэлдэг. За тийм ч учраас ингээд сургууль болгонд нь elementary сургууль, бага сургууль болон дунд сургууль, хагцаас сургууль гэдэг сургуулиудад нь ингээд янз бүрийн одоо том спортуудын багнууд байж байгаа. Заавалчгүй За тэгээд Америкчууд ч нугасаа American football гэдэг өөрсдийнхөө хөл бөмбөгөөр айгүй амар бахархдаг, айгүй том чухал спорт учраас ялангуяа иймэрхүү ахлах сургуулиудад бол ийм хөл бөмбөгийн том багууд бол байх нь ойлгомжтой. За тэгээд хүмүүс бол яг зарим хүмүүс бол бодож магадгүй за юу сүртэй нэг ахлах сургуулийн хөл бөмбөг үздэг тийм жижигхэн сургуулийн хөл бөмбөг үздэг гэж бодож байгаа байхаа үгүй. Ягаад вэ гэхээр одоо ялангуяа иймэрхүү одоо энэ сургууль шүү дээ ийм мужийнхаа яг бүр тэрүүгээр танигдчихсан ийм ахлах сургууль ч юм уу яг тэрхүү спортороо тийм сургуулиуд чинь одоо тэр багт байгаа хүүхдүүд их сургуультай орохдоо их сургуулийн college football багтаа орно гэсэн үг. Тэрүүгээр баг ингэж scholarship энэ төр авдаг. Яг коллежид руугаа их сургуулиуд руугаа apply хийхдээ яг өөрөө өстө ахлах сургуулийн 4 жилд ингээд хөл бөмбөгийн багтаа байжсан бол тэрүүгээрээ би хөл бөмбөгчөн хөл бөмбөгийн тамирчин ингээд ахлах сургуулийнхаа хөл бөмбөгт ингээд ийм олон жил ингээд team одоо position тоглосон ч гэх юм уу тэрүүгээрээ ингээд одоо төрийг барьж apply хийдэг гэсэн үг. Тэгээд student athletes-ууд чинь би бас нэг бичлэгнээр ярьжсэн student athlete-уудыг ийм тамирчин оюутнуудыг айгүй ингэж бас жоохон өөрөөр хүлээж авдаг гэсэн үг. Ингээ баг жоохон бүүэлж гарын дээр бөмбөрүүлж та гэсэн баг тэгж хүлээж авдаг байхгүй. Тийм учраас ингээд ийм хүүхдүүд чинь ахлах сургуульд биш үлээ коллежид их сургуулиудад apply хийхдээ тэрүүгээр ингэж төвлөж юу яагаад apply даад тэгээд тэр сургуулийнхаа яг бас шалгаруулт энэ төр өгнө л дээ тэр сургуулийнхаа хөл бөмбөгийн багт нь ингэж тэнцэж орж чадах юм бол шууд юу авдаг
айгүй мундаг сэтгэлгүүдийг авдаг. Тэгэд ийм спортын төрлийн тэтгэлгүүд ч юм бол айгүй амар сайн тэтгэлгүүд байдаг. Бараг full ride ч юм уу те айгүй том scholarship-ууд байдаг гэсэн үг. За тийм учраас ер нь бол ахлах сургуулийн бай хамаагүй хөл бөмбөгч бай, эсвэл нэг спортын иймэрхүү юунууд багууд бол айгүй чухал байдаг гэсэн. За тэгээд ялангуяа энэхүү миний ярьж байгаа сургуультай Centennial гэдэг энэхүү high school нь болохоор бүр Arizona мужда ахлах сургуулиудынхаа дунд ингээд танигдчихсан хөл бөмбөгөөр танигдчихсан одоо ийм сургууль аахгүй. Тийм учраас одоо энэ ахлах сургуулийг төгсөж байгаа хөл бөмбөгийн тамирчид нь одоо коллежид руу явахдаа айгүй сайн одоо их сургуулиуд руу амар сайн их сургуулиудын хөл бөмбөгийн багнууд руу ордог. Тэгээд тэндээсээ шилэгдээд яваад одоо бүр юу руу орно гэсэн үг шүү дээ. NFL энтер лөө. Яг одоо Америкийн аль бие усны үндэснийх нь одоо юу гэдэг шүү дээ. Хөл бөмбөгийн шигшээ одоо холбоо гэсэн үг те. Тэр мөрөн лөө одоо яг багууд руу шилэгдэж ингэж сонгогдож ордог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд баг ахлах сургуулиас нь хэрв чи үнэхээр тэр хөл бөмбөгт айгуу дуртай, үнэхээр авьяастай болтой, чадвартай бол бүр ахлах сургуулиас чинь баг өөрийнхөө мэргэжлийг сонгож байгаа гэсэн үг байхгүй бүр ингээд те мэргэжлийн хөл бөмбөгч болно гэдэг ч юм уу те тийм болохоор айгүй чухал гэсэн үг. За тэгээ энэ ахлах сургууль болохоор бүр тэрүүгээр айгүй known болчихсон гинэ. Тийм ч учраас ингээ хүмүүс тэгж бодоод байгаа. Энэ ахлах сургуулийн захиргаа нь одоо иймэрхүү хэрэгүүд те нэг багш нь ингээд хүүхдтэйгээ ингээд явуулдаад байна гэдгийг одоо хэдийгээр санал гомдол авсан ч гэлээд яагаад ингээд айгүй том болгож цаашаа задраагаад ингээд цагдаа магдад хэлээгүй гэхээр сургуулийн нэр хүндэд муу гэдэг утгаар. Тэгээд сургуулийн нэр хүндэд ингээ муу болоод энэ сургуулийн багш нь ингэсэн гинэ гэх тэгэнгүүт жоохон муу нэртэй болно. Тэгэнгүүт одоо коллежууд их сургуулиуд тэр одоо сургуулаас хүүхд авахгүй байх юм. Одоо янз бүрийн нэг тийм тэ жоохон сөрөг нөлөө нэр хүндэд сөрөг нөлөө гарах үе гэсэн одоо үүднээс тэгж айгаад жоохон дундаа тэ юу хагаравч тоогоо хагаравч дотроо гэдэг үлээ тэ тийм баг майндсетээр ингэж нуун дарагдуулах гад ингэж цагдаа магдад хүргдэггүй байсан байхаа гэж хүмүүс үзэгчид ер нь бодоод байгаа. За тэгээд энэ сургуулийн одоо яг хөл бөмбөгийнх нь багт нь байдаг нэгэн сурагч 17 настай. Тэгэхээр одоо яг ахлах сургуулийнхаа junior гэсэн үг баггүй юу? Одоо ахлах сургууль чинь 4 жилээр явагдаж байгаа шүү дээ. Хамгийн ихнийх нь жилийг болохоор freshman гэдэг, 2 дахь жилийг нь sophomore, 3 дахь жилийг нь junior, 4 дахь жилийг нь senior гэж ярьдаг байхгүй юу? За тэгэхээр энэ сургуулийн одоо junior сурагч байгаа юм 17 настай энэ эрэгтэй яг тэр хөл бөмбөгийнхаа багт нь байдаг одоо энэ хүү эрэгтэй хүүхэд ингээд уйлаад нэг удаа имэдэ хийсэн гинэ. Имэн ер нь жоохон ажиглаадсан гинэ. Яг гоо имэтэйгээ амьдардаггүй шүү дээ. Ээж автагаа ингээ амьдардаг. Гэхдээ яг гоо имээ өвгийнх нь гэр нь бас ингээ ойрхон байдаг гэсэн. Тэгэл тийм учраас ингээ хүүхд юм чинь гэр одоо имээ өвгийнхэн гэртээ очиж байгаа шүү дээ. Тэгээд имээ нь болохоор ингээ анзаарсан гинэ хүүхд нь ер нь жоохон нэг өөр байгаад нэг айгу юмд стресстэй байгаа юм шиг, юмыг нуугаад байгаа юм шиг нэг тийм байгаадсан гинэ. Тэгээд ингээд яасан миний хүү гээд ингээд асуугаад суулгаж агаад асуусан гинэ. Тэгсэн чи яг ингээл тэсгүй ингээл уйлаад хэлсэн гэж аахгүй. Тэгээ уйлаад би одоо ингээд багштайгаа нэг ийм харилцаатай байдгаа гэд ингээд шууд хэлсэн гисэн. За тэгээд имэдэ бүр ингээд нэг бичлэг үзүүлсэн байгаа аахгүй. Ямар бичлэг байсан бэ гэхлээр бэрчтэй манайхаа нэг эмэгтэй багш нь энэ хүүхдийн эмэгтэй багш нь ингээд өөрийгөө pleasure хийж байгаа заяа. Өөртөө одоо ингээд гар хангалга хийж байгаа гэсэн үг. Окей. Камерны урд. Тэгэнгүүтээ яг тэгж тэр үйлдэлээ хийж байх үедээ ингээд энэ хүүхдийн нэрийг хэлээд байгаа. Хилээдсэн гэсэн ингээд дахин ингээд тэ. Тэгэд энэ бичлэгийг нь имэн олж харсан. Тэгээд шууд тэ цагдаа дээр очиод ингээд report хийсэн юм байна лээ. Ийм болсон гэд цагдаад. За тэгээд имэн ингэж тэ report хийсэн болохоор яг цагдаагийнхан энэ сургуулийн багш нар руу ингээд шалгалт хийж эхэлсэн байгаа. Яг тэр тухайн багш нар заяа. Гэхдээ юу гэж манайхаа just wait. Миний саний ярьсан одоо багш гэдэг байгаа хүн байна шүү дээ тэ. Тэр одоо бичлэгийг хийсэн тэр эмэгтэй багш болохоор Hailey Beck биш. Өөр нэгэн эмэгтэй багш. Just imagine. Нэг сургуульд ажилладаг 2-2 эмэгтэй багш ийм үйлдэл хийгээд байж гэн. Ингээд хүүхдүүдтэйгээ ийм харилцаанд ороод. Яаж тэ бүр ингээд нэг сургуулийн 2 багш what the fuck. Тэг яаж яагаад энэ 2 багшийн хоёулангийнх нь victimize хийж байгаа хохирогчоо болгож байгаа хүүхэд нь нэг хүүхэд. I can't. За нэр цаашаа илүү дэлгэрэнгүй орохоос өмнө би нэг юм хэлмээр байна. Яг гэвэл би угаасаа мэдж байгаа ямар шуган комент ирэх вэ гэдэг дээр тэ энэ хүү бичлэгийг хийнгүүт шууд хүмүүс бол тэ энэ хүүхдийг blame хийж эхлэх байх. Одоо буруутгаж тэ өөрөө хүсэж исэн юм шүү. 17 нас гэдэг чинь бас том болцсон байгаа юм чи өөрөө баг юу хийж байгаа мэдж байгаа юм шүү. Өөрөө дуртай байгаа юм шүү. Хүүхд ч гэсэндээ буруу байж тэ. Тэр хоёр багш гэдэж байлтгүй ингээд
хүүхдэн ч гэсэндээ айгүй оролцоод ингээд айгүй дуртай байсан юм биш үү? Угаасаа ойлгомжтой байна. Тэ ийм одоо үйлдэл хийж сайхан ингээд тэ баг үнгүү SEX энэ хоёр эмэгтэйгээс авчиж гин. За тэгээд одоо тэ дүн мөнгөө ингээд онц гаргуулчих гин. Одоо даалгавар малгавар хичээл мөчлөө хийлгэж гин. За тэгээд түүнээс гад мөнгө төгрөг авчиж гин. Одоо надад хүүхч өстө өөрөө л мэдчихсэн юм биш үү? Өөрөө баг энэ дуртай болоод ингээд хийсэн юм шүү гэдэг team комментууд бол орж ирэх нь тодорхой. I know it. Заяа. Ягаад вэ? Би ягаад мэдээд байгаа вэ гэхээр иймэрхүү зүйлүүдийг солиортой зүйлүүдийг ярьж байгаа одоо Америк хүмүүс ч гэсэндээ байгаа аахгүй одоо энэ хүү Америкийн social media платформуд дээр тиймэрхүү комент бичээд өө бараг л дээ юу юм шүү энэ гэсэн бараг хохирогч биш юм шүү. Наад чинь бараг ингээд те гэмт хэрэг хүчин гэж үзэхгүй юм шүү. Бараг л дээ ингэж байгаа зөндөө олон тиймэрхүү комментууд харагдчихсэн. Тийм учраас монголчууд маань манай Монголын үзэгчид тэгэж харах нь бол бүр ойлгомжтой. Ягаад вэ гэхээр манай монголч чинь бас те аяга муухай иймэрхүү хүчин мөчингийн хэргийг нэг амар тэг сериосны хүлээж авахгүй те нийгэмдээ аяга муухай тийм байгаад байдаг штэ. Ингээл бараг л хүн хүчндүүлсэн өө чи ямар хувцастай явж исэн гэл те нэг юм болчихгоо өө чи баг өөрөөсөө болсон юм шүү. Чи тэгээд юу өгсөндөө харанхуй шүн ингээ ганцаар явж исэн. Бараг те victim blaming хийгээд байдаг штэ. Айгүй амар те иймэрхүү sexual хэрэг дээр. Тэгэл хүүхдүүд нь жоохон хүүхдүүд хүчндүүлчихэд хатдтэй бараг л ээж аав нь тиймэрхүү юм айгууг сонсогддог. Надад ч гэсэндээ тиймэрхүү одоо юунд айгуух иржсэн би нэг энэ шавь чат дээр те хүүхдүүдийн хүчингийн тухай юм гэмтэрхүүлийн тухай ингэж яриад те сэрэмжлүүлэг болгоо ярьж байгаад над руу айгуух олон хүмүүс мессеж одоо имэйл энэ төр илгээжсэн надад ийм болж исэн тохиолдож исэн тэргээд тийм болохоор би мэдээд байгаа байхгүй юу. Бүр ингээд бараг л хүн амтнд хүчндүүлчихэд те бүр ингээд ийм эгүй юм болчиход байхад ээж аавда очиод хэлэнгүүт бараг ээж аавд за одоо зүгээр яах гээд байгаа нуу дарагдвал над хамаатны хаахыг яах гээд байгаа өвгөө яах гээд байгаа ч гэдэг юм уу те ингээд солилцлоо тийм яриад ингээд нуугдаад дарагдуулаад ингээд хүлээж авдаггүй сериэсэн хүлээж авдаггүй тийм болохоор би бол те Америкчууд ингэж ярьж байгаа юм чин Монголд тэгэж ярих нь бол угаасаа ойлгомжтой гэж бодож байгаа хгүй. Тийм учраас би ийм комментуудыг эрхийг нь мэдж байгаа учраас ингээд жоохон өмнөөс нь те урьдчилаад хэлмээр байна. Гэмт хэрэг бол гэмт хэрэг. Ойлгох хэрэгтэй. Энэ хүүхд 17 таа байна уу, 16 таа байна, 15 таа байна уу хамаагүй. Хүүхд л бол хүүхэд 18 нас хүрээгүй байгаа. Хуулаараа 18 нас хүрээгүй бол одоо том хүн болоогүй, насанд хүрээгүй гэж үзэгддэг. Тийм учраас 18 наснаас доош л бол тэр хүн одоо тэ жоохон хүүхэдтэй хэрэв насанд хүрсэн хүн бэлгийн харилцаанд янз бүрийн харилцаанд орж байгаа бол automatically шууд автоматар тэр тухайн хэргийг үйлдэж байгаа нас биеийн төрсэн хүн нь гэмт хэрэгтэн болж байгаа. Энэ бол гэмт хэрэг. Тэ. За тэгээд түүнээс гадна энэ та нар одоо хэдүүлээ энэ мессеж тэрийг харангууд харж магадгүй ингээл өө над хүүхд чинь баг өөрөө дуртай байсан юм шүү гэдэг тэ. Нэгт хүүхэд болохоор хэдийгээр ингээл амар тийм том хүн шиг аашлах гал ингэж байгаа ч гэлээд хүүхдийн майндсеттэй байгаа. Хоёрт энэ чинь одоо power dynamic яваад байгаа байхгүй юу? Тэ энэ эмэгтэй болохоор энэ хоёр хүн хэрэгээ үйлдэж байгаа гэмт хэрэгтэнгүүд болохоор хоёулаа багш нар нь энэ хүүхэд болохоор сурагч. Тэгэхээр power dynamic байгаа биз тэ нэг нь эрх мэдэлтэй нөгөөт нь эрх мэдэлгүй. Тэгээд тийм учраас энэ хүүхэд болохоор хэдийгээр ингээд өөрөө ийм үйлдэлүүдийг хийгээд те өөрөө энэс бараг бенефит аваад яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч та нар ингээд сайн ингээд ухаад ойлгоод үзэхэд бол те яаж ч бодсон энэ хүүхэд ингээд нэг тийм юмараа эрх мэдлэрээ ингээд дарангуулчихсан байгаа даахгүй. Ягаад вэ гэхээр энэ хүүхэд чинь яг найз охиндоо одоо чинь хэдүүлээ цаашлаад ярина л да би жоохон урьдчилж яриад байна. Одоо шинэ энэ хүүхэд найз охиндоо хэлжсэн байгаа байхгүй. Би ингээд одоо энэ багштай ингээд мессеж тэгээ болмоор байна. Тэгээ гэтээ би болж чадахгүй. Ягаад вэ гэх юм бол би хэрэг болчих юм бол энэ багш миний дүнг ингээд муу гаргачих вэ гэж айгаад байна. Тэгээ би миний одоо их сургуульд орох нь, коллежид орох нь, сайн сургуульд орох нь өөрийнх нь бүр хамгийн амар гол зорилго гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хичээл дээр муу аваад хичээл дээр унжуул яах вэ? What's gonna happen? Тэгээ их сургуульд орч чадхаа бол чинь шалан дээр муудан аваад тэг их сургуультай оноо хүрэхгүй ингээд орж тавилчихна. Тийм болохоор ингээд power dynamic гэдэг чинь айгүйх ингээд те чухал байгаа байхгүй. Тэгээд ер нь би ингэж тайлбарлах ёстой биш байхгүй те. Ер нь хэрэг манай нийгэм сайхан байсан бол хүүхдэл бол хүүхдтэй ийм гэмт хэрэг одоо те ийм бэлгээр хацаар гэдэг чинь шууд ормаар клэл уулна гэмт хэрэг байх хэвээр. Түүнээс гадна багш сурагчийн харилцаа гэж юу гэсэн үг юм бэ? Их сургуульд ч гэсэндээ ийм харилцааг шууд forbidden байдаг штэ. Их сургуулийн чинь оюутнууд бол 18-аас дээш нас бие төрчихсөн хүмүүс байгаа. Тэгсэн ч гэсэндээ профессорууд нь их сургуулийнхаа оюутнуудтай явуулахад бас л шууд forbidden байдаг штэ. Шууд багш нар ажилласаа халагддаг. Сурагч бол ингээд тэ хөөгдөж мөөгдөн. Болж бүтэхгүй болохгүй зүйл. Их сургууль хүртэл тэгж болохгүй гэж явагддаг байхад ахлах сургууль гэж боддоо. Та нар oh my god. I can't.
За ямар ч гэсэн ингээд урьдчилан хэлжлээ шүү. Тэгэхээр битгий ингээд та нартай ингээд тийм бичээд агараа. Энэ хүүхд баг өөрөө тэгсэн биш үү энэ гэдэг те. Please don't. Тэгэд би цаашдаа энэ хүүхдийн талаар ярихдаа нэрийг нь бол хэлэхгүй. Окей. Тэгэд ягаад вэ гэхээр энэ бол одоо ongoing investigation байгаа. Одоо хүртэлтэй яг энэ мөрлөг нь явагдаж байгаа. Тэгээ энэ хэрэг дээр ямар ч тийм албан ёсны баримтчилгаа энэ дээр хийгдээгүй байгаа. Тэгэхээр одоо бүх юм ингэж нэг мөсөн одоо тэг ингэ шийдэгдээгүй байгаа учраас түүнээс гадна энэ гэмт хэргийн хохирогч болсон энэ хүүхэд нь насанд хүрээгүй 18 хүрээгүй ийм хүүхэд учраас би ингээд шууд нэрийг нь хэлж ингэж expose хийхгүй тийм учраас зүгээр нэрийг нь би X гэдээ одоо явчин заяа X гэд цаашаа одоо явна гэсэн үг. За тэгэхээр X-ийн тэр X-ийн нэр гэж явна шүү. Окей. За тэр энэ X одоо ингээд те тэр нэг багш нь ингээд өөрт нь амар ингээд бичлэг явуулсан те өөргөө юу яаж байгаа бичлэг явуулсан гэж тэгсэн шүү дээ те тэрийг имэдэ үзүүлсэн те дэмэн тэрийг нь цагдаад хэлсэн гэд. За тэр багш нь хинбэ хэрвчтэй Angela Berlacca гэдэг нэртэй эмэгтэй багш 47 настай гэрэлчгсэн нөхөртэй өөрөө хүүхдүүдтэй ээж хүн. Окей. Тэгээд энэ хүү сургуульдаа багшлаад 25 жилийг артаа үлдээсэн ийм бүр experienced тэ туршлагатай багш байгаа байхгүй юу? Баг ардын багш болно гэдэг чигтээ бүр ардын багш болсон ийм хүн байгаа юм. За тэгээд энэ эмэгтэй болохоор математикийн багш гинэ. За тэгээд энэ багш ч гэсэндээ манайхаа эмэгтэй Angela гэдэг байгаа эмэгтэй бүр ингээд үнэхээр болж бүтгүй юмтай байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр хүүхдүүдийн ярьж байгаагаар сурагчдын ярьж байгаагаар болохоор Angela ингээд сургуулийнхаа тэр хөл бөмбөгийн багт байдаг хүүхдүүд рүү, залуучууд руу, хөвгүүд рүү ингээд Snapchat-аар мессеж өгчдөг. Snapchat дээр одоо ad хийгээд бүгдээрэнтэй найз болоод ингээд Snap хэрэглээд ингээд явж идэг. Тэгээ би хэлжсэн шүү дээ. Өнгөрсөн бичлэгэн дээр ярьжсэн дээ нөө нэг галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэгээд тэрэн дээр би нэг Snapchat-ийн тухайд хэлбэрлсэн шүү дээ. Ер нь бол ингээд ихэнх ашигладаг хүмүүс бол жоохон хүүхдүүд 10 жилийнхэн эсвэл бүр цаашлаа гэхэд нэг коллеж хүүхдүүдтэй коллеж оюутнууд байдаг. Тэгээд яг амьдрал дээр гарцсан дээ нас биед хүрсэн хүмүүс бол ингээд Snapchat ашиглаж байгаа бол жоохон red flag гэж үздэг гэдэг те. Тэгж яхад энэ эмэгтэй 47 настай эмэгтэй Snapchat хэрэглэхдээ зүгээр нэг найзуудтайгаа хэрэглэл бас яах вэ гэсэн те. Хүүхдүүдтэй өөрийнхөө сурагчдтайгаа Snapchat хэрэглээд Snapchat-аар ингээд зураг авахулж ингэж явуулдаг шүү дээ. Тэгээ явчихсан гэж байгаа байхгүй. Тэгэд юу луга тэр хүүхдүүд рүүгээ амар их ингээд өөрийнхөө зураг мөрөг селфи мэлфиг авч явуулдаг. Зүгээр ингээд селфи мэлфиж биш манайхаа nude нүцгэн зургуудаа явуулдаг. Тэгээ айгуу тийм эвгүй сонин мессежүүдийг бас хүүхдүүд рүү явуулдаг гэсэн байхгүй. Одоо чинь гэдэг юм бол энэ X гэдэг байгаа энэ хүүхд рүү бүр ингэж бичдэг гэсэн байхгүй. Энэ X гэдэг хүүхдтэйгөө шүү дээ freshman байхад нь ахлах сургуулийнхаа нэгдүгээр курс байхад гэсэн үг. Тэгэхээр ер нь freshman чинь 14 настай гэсэн үг. 14 15 настай гэсэн үг. Окей тэр хавцаа байдаг. Тэгэхээр 15 настай хүүхд рүү ийм гачин мессеж явуулчихсан байхгүй. Snapchat дээр. Манай нөхөр намайг юусоо satisfy хийж чаддаггүй. Тэ миний одоо хэрэгцээг хангаж чаддаггүй sexual тэ. What? Та нар зүгээр бодоод үзтээ багш хүн хүүхд рүүгээ тийм бичээ явж ингээд тиймэрхүү эвгүй мессежүүдийг ингэж явуулдаг байсан юм байна лээ. За тэгээд ийм одоо тэ report цагдаагийн газар ирсэн учраас угаасаа энийг бол айгу сериусно хүлээж авч байгаа. Тэгээ бүр evidence байгаад байгаа гэж байгаа шүү дээ. Имэн бүр тэр бичлэгийг үзсэн гэдэг. За тийм учраас одоо шууд ингэ цагдаагийн газрынхан энэхүү сургууль дээр одоо шалгалт хийж эхэлсэн. Ялангуяа энэхүү Angela Berlacca гэдэг эмэгтэй дээр ингэ шалгалт хийж эхэлсэн байгаа юм. За тэгсэн чинь яг шалгалт явагдаж байгаа үеэр л цагдаагийн газар өөр бас мэдээлэлүүд ирээдсэн гинэ. Энэ сургуулийн бас нэгэн өөр багш иймэрхүү inappropriate харилцаа хүүхдүүдтэй хийдгээ гэдэг ийм мэдээлэл ирээдсэн айгүй олон тиймэрхүү типнүүд иржсэн гэж байгаа юм. Түүнээс гадна тийм онлайн тип эндрүүд ярьдаг гэж аахгүй уцмцаар ингэж хүмүүс алгаж хэлдэг. Түүнээс гадна тэр сургуулийнх нь принципал нь захирал нь finally бүр урд нь юм хийдэг байсан байж тээ. Урд нь эцэг эхчүүд гомдол гаргахад юм хийдэг байсан байж. Одоо яг нөгөө нэг цагдаагийн газраас өөрийнх нь сургууль дээр шалгалт хийгээд эхлэх гингүүт л араа бодсон юм шиг байгаа. Аахгүй тэр захирал нь ягаад вэ гэхээр тэр захирал нь бас нэгэн өөр багш байгаа манай те Haley Beck гэдэг юм бас нэгэн өөр багш байгаа. Тэр багш дээр бас ингээд гомдол ирдэг байсан эцэг эхчүүдээс иймэрхүү inappropriate харилцаатай байж магадгүй гэдэг ийм цурхал мурхал явдаг гэдэг те. Бид нарт ийм сургуулийн захиргаан дээр ийм гомдол ирдэг байсан. Та нар бас тэрийг шалгаад өгөөрэй гэж
finally тэ хэлсэн юм байна лээ цагдаагийнх нь ингэж хүргэсэн. За тэгэнгүүт цагдаагийнхан Hailey Beck дээр бас ингэж шалгалт хийж эхэлсэн юм байна лээ. За Hailey-гийн тал дээр иржсэн зөндөө олон complaint-ууд байдгийн байна лээ. Бүр одоо гомдлууд гэсэн үг те эцэг эхчүүдээс бас өөр бас хүмүүсээс окей. За нэгэн одоо чинь гэх юм бол нэгэн сурагчийн ээж онлайн team tip хийжээ цагдаагийн газар чинь ингээд нэг онлайнаар anonymously ингээд tip хүргэж болдог штэ тэ ингээд гомдол энэ төр юм гэмтрийг report хийж болдог team tip хүргэсэн гэж аахгүй. Энэ ээж болохоор Hailey-гийн энэ Hailey чинь юу заяа энэ сургууль дээрээ зөвхөн одоо ийм psychology тэ social studies гэдэг энэ хичээлүүдийг заахаас гадна тэр сургуулийнхаа эмэгтэйчүүдийн охтуудын хөл бөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажилладаг байгаа байхгүй юу. За тэгээд тэгсэн чинь энэ одоо гомдлыг хүргэсэн ээж болохоор яг тэр Hailey-гийн soccer team-д нь байсан нэг охины ээж юм байна лээ. За тэгээд тэр ээж хэлж байгаа байхгүй юу? Одоо өөрөөхөн тэр онлайн тип дээр ингэж оруулсан юм байна лээ. Энэ Hailey гэдэг багш болтой үнэхээр амар тийм inappropriate байдгаа одоо ёс зүйгүй байдаг багшийн ёс зүй гэж байдаггүй ер нь харж байгаад ажиглаж байгаад бол ингээд хүүхдүүдтэйгээ сурагчдтайгаа ярьж байгаа нь яг багш хүний үүднээс ингэж тэгж ярьдаггүй ер нь байгаа байдал нь ер нь яг дундаа орчихсон те хүүхдүүдтэйгээ дундаа орчихсон бараг л ингээл баг хүүхдүүдээс ялгарахгүй ингээл янз бүрийн тийм inappropriate ингээл үг хэрэг хэллээд ингээ хүүхдүүдтэйгээ тэгж харсаа байж байгаа. Ер нь бол би тэрийг бол inappropriate гэж харж ирсэн гэж аахгүй. За тэгээд бас өөр харсан зүйл ингээ гэх юм бол охин нь хэлсэн гинэ ээжтэй манай энэ багштай Miss Beck ингээд сургуулийнхаа хүүхдүүдтэйгээ ялангуяа хөвгүүдтэй ингээд Snap дээр харилцдаг Snapchat дээр ингэж харилцаж би биенлүгөө Snapchat явуулдаг гэдэг ийм зүйлийг хэлжсэн байна. Тэрийг бас ингээд айгүй inappropriate гэж хэлсэн байгаа байхгүй юу. Түүнээс гадна Hailey бүр ингээд сурагчид руугаа мессеж бичдэг байсан гэж аахгүй. Тэгээд эн чинь бол Америкийн ялангуяа сургуулиудад бол байж болохгүй одоо forbidden зүйл. Багш нар сургуулаас одоо гадуур харилцаатай хүүхдүүдтэйгээ дэ сурагчдаа сургуулаас гадуур харилцаатай байж болохгүй. Тийм ч учраас ингээд өөрийнхөө хувийн хэсний дугаар муугараг ч гэсэндээ ингэж өгж болохгүй. Хэрвээ багш нартайгаа харилцах бол зөвхөн имэйлээр харилцана. Эсвэл зарим яг сургуулиудад өөрсдийн гэсэн нэг тийм платформ байдаг гэж байгаа байхгүй юу? Одоо ийм чатны платформ ч юм уу те. Янз бүрийн тийм Teams энэ гэх нэг тиймэрхүү чатны платформуд байдаг шүү дээ аппликейшнууд. Тэр нь болохоор ингээд хүн болгон харж болдог. Тэр чатанд байгаа хүмүүс харж болно. Тэр нь түүнээс гадна сургуулаасаа ингээд тэ сургуулийн захиргаа интересээ монитор хийгдэж идэг болохоор хувийн чат гэсэн үг биш. За тиймэрхүү юм хамаар бол ингэж те харилцах тохиолдлууд ингээд зарим сургуулиуд бол байдаг. Гэхдээ ер нь ихэнх хүүхдүүд бол те имэйлээр л харилцаж байгаа. Хүүхдүүд сурагчид багш нарынхаа утасны дугаар мэдгүй байхаас гадна тэр битгий хэл сурагчдынх нь ээж аав ч гэсэндээ ер нь багшийнхаа утасны дугаар муугарыг ингэж мэдээд байдаггүй солилцоод байдаггүй зөвхөн бүх юм ингээд professionally буюу имэйлээр явагддаг байгаа. Тэгж яхад Hailey өөрийнхөө утасныхаа дугаарыг хүүхдүүдтэй сурагчдаа өгчихсөн ингээ хоорондоо юу ч болоогүй юм шиг зүгээр найз юм шиг мессеж энэ бичээд зогсож идэг гэсэн гинэ. За тэгээд энэ ээж бас ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэр одоо нэг хүүхэдтэй X бүр ингээд дандаа энэ охтуудын хөл бөмбөгийн тэмцээн дээр ингэж ирж үздэг байсан. Тэмцээнүүд дээр ч ирдэг, түүнээс гадна зүгээр бэлтгэлүүд дээр хүртэл ингээд дандаа байж идэг байсан. Тэгээд анхандаа болохоор энэ ээж нь энэ тэг багтдаг айл нэг охинтой л ингээ үерхдгийн байлгүй дээ энэ гэж бодоод нэг анзаардаггүй нэг юм боддггүй байсан гинэ. Тэгсэн чинь үгүй. Ерөөсөө тэр охтууд дээр ирээд байгаа зүйл бол биш. Яг энэ Hailey-тэй л уулзах гэж ингээ ирээд идэг байсныг нь одоо сүлд ингээ анзаарсан гэдгсэн. За тэгээд охин нь энэ ээж нь те энэ эмэгтэйгийн охин нь бүр ингээд нэг удаа явж байгаа сургуулийнхаа хонгидоор ингээ явж агаад одоо энэ Hailey Beck болон тэр X хоёрыг ингээд хонгилд яриа зогсож байгааг харсан гинэ. Сонссон. Тэгсэн чинь ингээл зүгээр яриа зогсоох биш ингээд bicker хийжсэн гинэ. Жохон ингээ хоорондоо муудалцаал ингээл жохон хэрэлдээд исэн гинэ. Хэлж байгаа юмыг сонссон чинь Hailey ингэж хэлжсэн гинэ нөгөө X-т. This would break my career, not yours. Энэ зүйлдээ миний карьерийг одоо үгүй болгоно штэ, үгүй хийн штэ. Чинийхийг биш, минийхийг гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яг юу гэдгийг мэддэггүй байгаа ч гэсэндээ юуны тухай ярьж явах байж боломжтой багш сурагч хоёр юуны тухай ярьж явах талаарэ тийм сонин үгийг хэлэх бай. Миний карьерийг байхгүй болгоно штэ гэж. За тэгээд 2025 оны 8 сарын 2-ны өдөр яг цагдаагийнхан Hailey Beck-ийг мөрдөөж шалгаад ингээд нууцаар явжсэн байгаа байхгүй юу. Нэг тийм нууц шалгалт мөрдлөг хийжсэн юм байна лээ. Тийм
янз бүрийн цагдаагийн машин гэж мэддэхээргүй те нэг тийм зүгээр энгийн машинд мөрдөгчнөр детективснэр ингээд араас нь дагаад тэгээ нууцаар энэ өдрийн турш юу нэмэгтэй юу хийдэг юм бэ яадаг юм бэ ингээд ингээд хараад ингээд байж идэг гэсэн үг юм байна л дээ. Тим одоо operation хийсэн байгаа энэ цагдаагийнхаа. Тэгээд яг тэр нь хагасаа өдөр байж таарсан. Тэгэл ингээд Haley-г те гадуур юу хийж яаж ингээл дагаж мөрдөл бүтэн өдөржингөө явсан байгаа байхгүй. Тэгэл энэ Haley ч очиж кофе аваад нэг хоолнд орчоод яасан ч гэнэ те. Тэгэл яваадсан. Тэгээд нэг сүүлдээ нэг эмэгтэй найзтайгаа уулзаад ингээм хамтдаа кино театр руу орж байгаа нь харагдсан гинэ кинонд яваад. Тэгсэн чинь энэ мөрдөгчнөр нь бүр өштэй манайхаа дагаж тэр кино театрт нь орсон байгаа байхгүй. Кино театрт нь ороод яг адилхан киноны тасалбар аваад яг артталт нь Haley Beck-ийн артталт нь ингээд суугаад ижсэн байлээ. Бүр тэгж амар мөрдлөгөө хийдэг заяа. За тэгээд Haley Beck-ийг киноосоо гарч ирэхэд нь ингээд яг машин руу орох гэж байхад нь албан ёсоор энэ мөрдөгчнөр нь очиод ингээд бид нар мөрдөгчд байна. Тань дээр шалгалт хийгдэж байгаа. Тэгээд танаа гэрт чи айл үржааны өөр мөрдөгчнөр цагдаа нар очиод ингээд шалгалт хийж байгаа, нэгжлэг хийж байгаа. Тэгээд танд ингээд тийм мэддэг албан ёсоор мэддэг гэсэн. Тэгээ одоо бид нар тантай хамт ингээд танаа гэрт чи очно. Тэгээ манай багийнхаа айл үржаанаа очиод ингээд юу яаж байгаа шалгалт хийж байгаа. Тэгээд та тэр шалгалтыг дуустал гэрлүүгөө орж болохгүй. Ингээд search warrant энэ байна гэдэгтэй шүүгчээс гаргаж ирсэн албаас нэгжлэг хийх боломжтой гэсэн одоо энэ зөвшөөрөл энэ ингээд бүгдийг нь харуулсан юм байна. За тэгээд одоо хамаг юм ихэлсэн гэсэн үг окей. За тэгээд цагдаагийнхан яг энэ эмэгтэй гэртнээ аваачаад Haley гэртнээ аваачаад ингээд асуусан байхгүй танд ийм гомдол ирсэн гэсэн тэгсэн. Та тэгээд энэ X гэдэг хүүхдтэй ийм харилцаа холбоотой байсан уу гэсэн чинь бүгдийг нь deny хийсэн гэж аахгүй. Бүгдээр ингээд үгүй юу яриад байгаа юм те. Ямар ч тийм болоогүй би ямар ч тийм юу те харилцаанд орж байгаагүй энэ гэсэн гинэ. Тэгээд за тэгвэл та X-тэй ингээд юу яадаг байсан нь сургуулиас гадуур ингэж уулзаж муулцдаг байсан нь ресторан ч юм уу гэдгсэн чинь үгүй яг ингээд intentionally те бүр ингээд яг зоригтойгоор тэгэж ингэж план энэ төр хийж болж хийж гадуур уулзж байгаагүй зүгээр яг хөө би те өөрөө ганцаараа ингээл ресторанд явж ангууд хинтээ X-тэй бол ингээд яг нэг ресторан тааралдах одоо үе бол байсан ганц хоёр тохиолдлууд бол байсан тэрнээс шууд бид хоёр ингээд хамтдаа план хийгээд уулзсан зүйл бол биш энэ төр гэж хэлсэн байна лээ. За түүнээс гадна цагдаа нар ингээд асуусан байна л дээ. За эсвэл та ингээд яг X-ийн гэртэн ч юм уу эсвэл яг өөрийнхөө гэрт ч юм уу ингээд уулзж ирсэн үү гэдгсэн чинь үгүй яг X-ийн гэр нь бол те миний ээж аавын гэрээс айгүй ойрхон байдаг. Тийм болохоор ингээд яг тэр хаваар те ингээд ээж аавынхаа гэрлүүгөө очиж явахдаа би бол ингээд ганц хоёр удаа X-тэй ингээд тааралдажсэн үнэн. Тэрнээс бол зүгээр тэр чинь бол зүгээр ингээд тааралдж байгаа юм. Би бол ингээд албан ёсоор ингээд юу асан те ингээд очиж уулзсан зүйл бол бишээ гэж хэлсэн байна лээ. За тэгээд X-с юу лээ Haley-гээс асуусан байна л да. Та тэгвэл ингээд энэ X-тэй social media-гаар ч юм уу ингэж мессенжерээр ингэж харилцаж исэн үе байгаа юу? Ингээд сургуулаас гадуурх те ингэж мессенжер биччихсэн үе байгаа юу гэсэн чинь яг хөө Instagram дээр намайг ингээд дагаад те бид хоёр өнгөрсөн жилээс хойш ингээд Instagram дээр ингэж ярьж эхэлсэн. Гэхдээ яагаад би ингэж ярьж эхэлсэн бэ гэхээр X ер нь жоохон хэцүү үе мөчийг туулж исэн. Яагаад гэхээр одоо юу яах гэж шилжиж байгаа гинэ сургууль шилжиж байгаа. Одоо энэ чинь болохоор Аризонад байгаа шүү дээ те. Тэгсэн чинь X болохоор дараа жил одоо ахлах сургуулийнхаа хамгийн сүүлийн жилээгээ энэ Аризонад дуусахгүй одоо Калифорниад байрлах те Калифорниа мужийн Сан Диего хотод байрлах одоо сургууль руу гэр бүлэрээ нүгээд те тэр сургуульд ингээд шилжиж байгаа болохоор ингээд угаасаа хүүхдэд хэцүү байгаа штэ те ингээд бүхэл бүтэн энэ олон жил ингээд энэ сургуульд сурчаад хамгийн сүүлд төгсөх жилдээ ингээд өөр сургууль руу шилжинэ гэдэг чинь одоо те сэтгэл одоо мэдрэлийн хувьд бол аюу хэцүү сэтгэл зүйн хувьд бол аюу хэцүү зүйл байгаа учраас traumatic зүйл байгаа учраас надаас тэрэн дээр ингээд те зөвлөгөө аваад ингээд би тэр тал дээр нь жоохон те багш хүнийхээ хувьд жоохон дэмжлэг өгөөд те зүгээрээ жиж чаднаа гэдэг юм уу те тийм яриа хөрөг бол өрнүүлж исэн. Гэтэ тэр бол ингээд ямар ч тийм inappropriate зүйл бол байхгүй. Би зүгээр бараг л багш хүнийхээ үүргийг гүйцэтгээд ингээд те сурагчтай хань болж исэн, сэтгэл зүйн дэмжлэг өгж исэн гэсэн утгатай зүйл ингэж цагдаа нарт хэлсэн байна лээ. За тэгээд түүнээс гадна одоо те та ингээд X-тэй ингээд айгуу тийм сургууль дээрээ те янз бүрийн хуйлахнаа байх ч юм уу юм дотн ингээд зөвлөг үүсгэж ирсэн гэсэн чинь үгүй тийм юм байхгүй. Гэхдээ яг хөө би нэг өнгөрсөн жил X-т ингээд хэлсэн гинэ өө чи миний хичээл дээр ингээд айгуух таслалцтай байгаад байна. Тэгээ эн чинь бол ингээд чиний дүнд чинь нөлөөлнө гэд ингээд хэлсэн чинь X ингээд янз бүрийн арга байгаа юу. Тэгээ би ингээд те
шилдэг их сургуульд орох нь бол миний ингээд айгүй гол зорилгоо. Тэгээд би ингээд энэ сургууль одоо хичээлээр унж болохгүй те ингээд муу дуу авч болохгүй. Тэгэх юм бол одоо миний их сургуульд ороход нөлөөлнө гэд тийм тэгэж одоо хэлсэн болохоор би ингээд багшийнхаа хувьд цайхан сэтгэл гаргаад ингээд хичээл дуусны дараагаар албан ёсоор ингээд хичээл дуусны дараагаар би ингээд тэ хичээл дээрээ анги дээрээ илүү цагаар үлдээд тэгээд хин X хурж ирээд тэ яг тэр үеэр ингээд хичээл мичээлээ хийгээд байх юм бол би ингээд одоо таслалтыг нь багасгая гэж одоо тийм тохиролцоо хийсэн. Тийм маягаар одоо бид хоёр ингээд хоёулахнаа анги мангид байдаг байсан болохоор биш бол ерөөсөө ингээд өөр харилцаагаар одоо байгаагүй гэдэг зүйлийг бас хэлсэн байна лээ. Тэгэд цагдаагийнхаа асуусан байна лээ л дээ. Биднэрт ийм мэдээлэл ирсэн. Сургуулийн айгүй олон хүүхдүүд таны одоо X-ийн модон ширхэгд олоож байгаа тийм одоо акт хийж байгаа бичлэг байдаг гэсэн тэр бичлэгийг чинь айгүй их олон сургуулийн хүүхдүүд үзсэн гэдэг ийм яриа сургал байна. Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ гэдгсэн чинь хүү өстө наад чи ёстой худлаа те би наадах чи ёстой бүр 1000% худлаа гэдээ өөрийгөө өмөр нь тийм юм гэж байхгүй өстө болохгүй зүйл тэгээд би залуухан болохоор тийм залуухан багш нар л яг ийм зүйлд ингээд иймэрхүү муухай сургалуудад орооцолддог байхгүй ягаад гэхээр бид нар залуухан болохоор гэсэн ийм маягтай зүйлийг хэлсэн байна лээ. За тэгээд цагдаагийнхаа бүх ингээд нэгжлэг нэтэрэг хийгээд заяа. Тэгээд хэлсэн байна л да. Та ингээд юугаа үзүүлээч те утасныхаа кодыг ингээд гаргаад надад үзүүлэх боломжтой юу гэдгсэн чинь юу ч логом шиг өгцөн гинэ. Паскодоо энэ төр гаргаад. Гэтэ яг өөрөө нөө нэг хамаг мессенжер устгасан л байсан юм шиг үлээ. Түүнээс гадна нэг их хөвчлэн Snapchat энэ дээр харилцдаг болохоор Snapchat дээр би танарт хэлжсэн шүү дээ. Ингээд онгойлгонгууд нөгөө хүн нь мессежийг нь онгойлгонгууд ингээд алга болчдаг гэдэг disappear хийдэг гэдэг. Тэгэл ер нь уцаа цэвэрлжсэн л байсан юм шиг үлээ. Ягаад вэ гэхээр энэ Hailey Beck чинь сургууль дээр нь нэгжлэг хийгдэж байгаа, шалгалт хийгдэж байгаа. Ялангуяа тэр нэг Angela Brolaca гэдэг те нөгөө багш дээр нь шалгалт хийгдэж байгаа гэдгийг мэдчихсэн. Тийм учраас ингээд те одоо хамаг юм хамаа цэвэрлчихсэн байхгүй. Тийм учраас баг юу ч болоогүй юм шиг цагдаад юугаа өгсөн байгаа уцаа. За яг тэгээд цагдаа нь яг тэр үед болохоор юм болоогүй юм байна лээ л дээ. Тухайн үед. Гэхдээ хэлсэн мэт цагдаагийнхаа бид нар одоо ингээд те forensic ийм юу хийнэ шалгалт хийнэ таны утасны одоо бүх датаг ингээд те аль биесаар ингээд утасны чи өрн телефоны чи одоо те carriers чи аваад ингээд бүтэн ингээд шалгалт хийнэ. Тэгээ датагаа ингээ коллект хийнэ гэж хэлсэн юм байна. Тэгээ шалгалт хийнэ гэдэг. Тийм байхад яаж ингэж худлаа ярьж чадчихна. Ягаад вэ гэхээр энэ эмэгтэй Hailey Beck бодсон юм шиг байгаа. Snapchat дээр мессеж алга болчдаг болохоор тэр чигтээ алга болчдаг гэж. No. За яг хөө ингэж те утсан дээр нь бол ингээ гарч ирэхгүй байгаа ч гэсэн энэ чинь цагдаа одоо хүчний байгууллагынхаа эднэрт бол бүр айгүй resource байгаа шүү дээ. Энэ цагдаагийн байгууллагынхан ч Snapchat гэдэг энэхүү платформ руу очиод албан ёсоор ингээ хүсэлт цагдаагаас хүсэлт гаргаад ингээд бүх хүмүүсийн датаг ингээ юу бичижсэн яаж исэн гэдэг чат матыг бүгдийг нь авч болдог байгаа байхгүй харж болдог. Тэгэхээр яг тэр чигтээ бүр байхгүй болчдаг зүйл бол биш байгаа байхгүй. Тэрийг одоо баг энэ Hailey Beck мдээгүй мó яасан айгуу тийм өөртөө бардан байгаадсан юм бэлээ. Тэгээд яг цагдаагийнхан яг хийнэ гэсэн зүйлийг хийсэн байгаа. Утсан дээр нь албан ёсны ингээд те нэгжлэг хийгээд шалгаад үзсэн чинь маш их хэмжээний текстүүд, маш их хэмжээний мессежнүүд, маш их хэмжээний Snapchat-нууд айгуу inappropriate зүйлүүд гарч ирсэн байгаа юм заяа. Одоо жишээ өгөх юм бол шүү дээ те энэ хоёрын дунд X Hailey Beck хоёрын дунд нэг сар хагасан хугацаанд гэхэд л заяа нийтдээ 4000 text exchange байсан гэж байгаа байхгүй юу. 4000 удаа ингээ би биенлүүгөө мессеж ингээ бичсэн. Окей. Нэг сар хагасан хугацаанд л. Тэгээ энэ хоёрын харилцаа чинь ингээ пультээ 2 жил үргэлжилсэн байхгүй. Тэгэхээр ямар их мессеж байх вэ? За тэгээд одоо ингээд ер нь шалгалт хийгдэд явж байгаа манайхаа одоогийн байдлаар яг бүх шалгалтууд ингээ хийгдчихсэн байна л дээ. Албан ёсоор нэг 200 хуудас report центр нь гараад ирчихсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас яг тухайн одоо district-ийнхаа дүүргийнхаа DA буюу одоо прокурортой өгчихсэн байгаа юм лээ. Ингээ хэрэгэ танилцуулаад тэгээ одоо ер нь прокурорын гарт байгаа гэсэн үг одоо энэ хэрэг дээр яг албан ёсоор баримтчилгаа хийх үү, charge хийх үү, энэ хүмүүсийг энэ Angela Brolaca гэдэг байгаа эмэгтэйгч дээр Hailey Beck-ич дээр баримтчлах уу, энэ тэрэ шүүхээр явах уу гэдэг нь бол одоо прокурорын гарт байгаа гэсэн үг. Тэг ямар ч сан одоогийн байдлаар бол ингээд янз бүрийн шинэ мэдээлэл гарч ирээгүй хүлээлгийн байдалтай байгаа. Тэгэхээр энэ хоёрын аль нь баримтлагдаагүй байгаа гэсэн үг. Гэхдээ яг уу Angela Brolaca болохоор яг энэ хэрэг ингээ гарч ирээ цагдаагийн байгууллага шалгалтын дээр хийгдээд ингээ дэлгэгдсэн үед өөрөө хүслээрээ өөрийнхөө teaching certificate буюу одоо хичээл заах одоо хүүхдэд сургууль хичээл заах эрхтэй гэсэн тэрхүү сертификатаа хураалгасан юм байна лээ. Өөрөө ингээ give up хийсэн заяа. Тэгэхээр одоо хаанчтэй багшийн мэргэжлэр ажиллах боломжгүй болж байгаа гэсэн үг. Тэгээд ажилласаа өөрийнхөө хүсэлтээр гарсан.
Hailey Beck-ийн хувьд болохоор айгүй амар. Бас бардан байгаа шүү. Энэ хүүхэн айгүй бардан хүүхэн юм ээ. Өөрийг баг юу ч ямар ч буруу юм хийгээгүй л гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Ерөөсөө тэгэж энэ Angela Barlaca-тай адилхан teaching certificate энэ give up хийгээгүй. Ажраас гарах хүсэлтэй ч өөрөө өгөөгүй байсан. Тийм учраас албан ёсоор ингээд сургуулаас нь энэ Hailey Beck-ийг халсан юм байна лээ. Энэ хэрэг нь задарсны дараагаар. За тэгээд одоогоор ямар ч гэсэн formal charge нэтэрээ бол хийгдээгүй байгаа, баримтчилгаа хийгдээгүй байгаа нэг жоохон тийм хүлээлгийн байдалтай байгаа гэсэн үг. Окей. Тэгээд энэ X гэдэг энэ хүү болохоор бас одоо нүүч гсэн айл үжэнэ. Ингээд угаасаа сургуулийнхаа хамгийн сүүлийн жилдээ нүүн гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээ Калифорниа руу нүүч гсэн. Тэгээд өөрөө ч тэр ээж аав нь тэр ерөөсө цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахгүй, cooperate хийхгүй гэсэн юм байна лээ энэ хэрэг дээр. Яагаад вэ гэхээр энэ хүүхэд юу одоо их сургуульд орж чадахгүй байх вэ? Тэгээ энд нь их сургуулийнхаа адмишнд нь нөлөөлчих үедээ гэж айгүй айж байгаа гэсэн. Тэгээд одоо юугаа тэтгэлгээ алдах уу гэдгээс айгүй айгаад тэгээд ерөөсөө энэ хэрэг дээр те оролцохгүй, мэдүүлэг өгөхгүй, хохирогчоор ингээд орохгүй морохгүй гэж хэлсэн юм байна лээ. За одоо ингээд хэдүүлээ энэ Hailey Beck гэдэг байгаа эмэгтэй ер нь ямар балиар заван үйлдэлүүдийг сургууль дээрээ ажил дээрээ хийдэг байсан бэ те ингээд хүүхдүүдтэй сурагчдаа ингээд үйлддэг байсан бэ тухай ярив. За энэ эмэгтэй бас өөрөө одоо дүүшгээ гэх юм уу те Hailey Beck чинь дүүшгээ одоо адилхан бас одоо инфлюенсер болохгүй яадаг юм уу яадгийн гэдэг бас л TikTok хийдэг байсан юм байна лээ заяа. Гэтэ яг арай жоохон өөр төрлийн контент байгаа л да тий. Тэгээд ер нь нэг хэсэг айгүйх ингээ багш нар хичээл дээрээ одоо ажил дээрээ ингээл TikTok энэ хийдэг тийм тренд ингээ айгүйх гарч эхэлчихсэн байхгүй. Тэгээд ер нь бол тэрэн дээр хүмүүс айгүйх дургуутжсэн. Ер нь л тий интернет дээр хүмүүс хүүе одоо яахлаар ингээ багш нартай хичээл дээрээ ажил дээрээ ингээ хүүхдүүдийг харуулж маруулаад ингээд TikTok энэ хийгдэд айгүй inappropriate байна гэж ер нь хүмүүс шүмжилж исэн үе байсан. Тэгээ яг тэр багш нарын адилаарч гэх юм уу те Hailey айгүйх тиймэрхүү TikTok-уудыг хийдэг байсан юм лээ хүүхдүүдтэйгээ сурагчдтайгаа заяа. Тэгээ тэр бичлэгүүд нь бүгдээрээ айгүй тийм cringy, өмнөөс нь бүх сулаамаар ичмээр what the fuck тэгээ юу ээ баг багш гэж хэлмээргүй юм шүү юу ээ баг өөргөн тэгээ тэр сурагчдынхаа найз нь гэж бодоод байгаа юм биш үстэй гэмээр нэг тиймэрхүү сонь үйлдэл хийж байгаа, сонь юм ярьж байгаа тиймэрхүү тэнэг бичлэгүүд. Окей. Одоо чи ингэдэг юм л шүү дээ. Нэг TikTok дээр яг өөрийнхөө хичээл дээрээ байгаа хгүй classroom дээрээ байгаа юм. Тэгээд артлынхаа самбарыг нь харсан чинь шүү дээ ингэ бичсэн байсан заяа. Mommy back. Одоо тэгээ өөрийгөө баг mommy гэж дууддаг байсан юм уу яасан хүүхдүүдийнхаа сурагчдынхаа өмнө. Хүүхдүүдээрээ баг тэгж дуудулдаг байсан юм уу? I don't know. Ямар ч гэсэн тэр самбар дээр нь mommy back гэж биччихсэн байсан. Өөрөө тэгж бичсэн юм уу? Сурагчд нь тэгж бичсэн юм уу? No one knows, okay? За тэгээ бас нэгэн бичлэг байгаа хгүй. Тэр бичлэгэн дээрээ болохоор ингээл яг өөрийгөө уцаа ингээл урталтаа ширнээрээ тавьсан байгаа юм шиг. Тэгээ өөрийгөө бичлэг хийж агсууч. Тэнгүүдээ гинт ингээл дуулаад ундаг зай. Тэнгүүдээ Do you remember 21st night of September гэл ингээл дуулаад унжаахгүй яг нэг тийм тэнэг дуулдгийн заяа. You remember 21st night of September. Was that to me? Тэгээд яасан чинь ингээд нэг сурагчдынх нь нэг нь л юм шиг байгаа юм. Ингээд stop гэд орилж байгаа байхгүй нэг эрэгтэй хүүхдийн хоол байгаа юм. Болооч гэд орилж байгаа байхгүй. Тэгсэн чинь амар гинт юм. Was that to me? Who was that? Гэл заяа. Ер нь тэр аашилж байгаа тэр бичлэгнэрээ аашилж байгаа нь ер нь айгуу тийм айлгүй алцгаар заяа нэг ерөөсөө тийм хүүхдүүдтэйгээ байгаа шүү би ажил дээр байгаа шүү би багш хүн шүү гэсэн нэг тийм биш заяа. Ингээл хүүхдүүдтэйгээ ингээл адилхан баг high schooler болох гээд байгаа юм шиг хүүхдүүдтэйгээ адилхан ингээд нэг ахлах сургуулийн хүүхд болох гээд ядаад байгаа юм шиг тэгэж pretend хийгээд байгаа юм шиг тиймэрхүү vibe-ийг өгдөг. Яг нэг тийм өсвөр насны teenager vibe өгöd байгаа байхгүй. Гэтэл өөрөө 27 нас хүрсэн нас бинд хүрчихсэн том хүн багш хүн гэж байгаа юм. Тэгж яагаад сурагчтайгаа тэгэж oh my god гэж баг нэг өсвөр насны хүүхдтэйгээ адилхан ашигладаг. Окей. Зүгээр тэр нь бол амар apparent байгаа. Айгүй ойлгомжтой харагдаж байгаа. Ил тод харагдаж байгаа байхгүй нөхөө бичлэгэн дээр нь oh my god who was that? Was that me? Гэлзээ. Хин надад тэгж stop гэж хэлсэн бэ? Надад хэлсэн юм уу? гэж мэгэл заяа. За тэнгүүтээ my classroom my singing. Тэ энэ чи миний ангид байгаа шүү. Тэгэхээр би одоо баг өөрийнхөө хүссэн юм хийнэ гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэнгүүтээ ингээл цаашлал ингээл oh did he say I was talking a lot? Is that my job? гэж мэгэл заяа. Хүй сая тэр надад тэ би намайг айгүйх яриад ингээ хэлчихсэн үү? Энэ чи миний ажил шүү дээ тэ ярих чи миний ажил. That's my job гэж ярьж мэрэл заяа. Тэнгүүтээ
Tell me I'm talking too much again. Tell me again. гэлзээ. Би айгүйх яриад ингээд дахиад нэг удаа хэлээдэгтэй байлаа хараа да гэл тэнгүүдээ that's right. Тэнгүүдээ ингэж мэгдээ заяа. Oh my god. Cringe. Нэг өсвөр насны хүүхдүүд те одоо айгуу тийм залуу хүмүүс л жоохон хүүхдүүд л нэг TikTok энэ төр нэг тиймэрхүү царамаар гаргадаг штэ. Ингэж ингээл хэл мэлээ хазаалтай. Ингэж ингээд тэгсэн чи тийм царайг үнэнгээсээ сурагчдынхаа өмнө гаргуул яах юм манайхаа бичлэгнээрээ. Нүгдээ that's right. Ингэж ингээд so cringe. Яг манай 10 жилийн хүүхдүүд миний одоо би ч бас 10 жилийн хүүхдүүд хичээл заадаг штэ. За яг юм сургуулийн бол багш биш л те ингээд төгөлрөө урын багш аа. Тэгэд иймэрхүү насны хүүхдүүдэд би зөндөө ажилладаг 10 жилийн хүүхдүүд энэ төртэй. Манай нэг тиймэрхүү яг middle school kids ч юм уу high school kids ч юм уу тэгэд тийм одоо өсвөр насныхан л яг тиймэрхүү үйлдэл энэ төр хийдэг. Ингэж юмгээд. Тэгээ би энэ эмэгтэйгийн зөндөө олон TikTok бичлэг энэ төрийг үзсэн байхгүй. Тэгээ бас энэ өөрийнхөө хохирогчтойгоо те энэ хөө X-тэй ингээд бичиж байгаа баахан текстүүд нь мессежнүүд нь ингээд бас энэ police report-нд нь ороод ингээд олон нийтэд паблик болоод интернетээр байгаа. Та нар хүсэх юм бол бас олоод PDF-ийг нь уншиж болно. Тэгээ тэр text exchange энтрийг нь харж байгаад хүртэл яг л нэг тийм ерөөсөө би том насанд хүрсэн 27 настай хүний мессеж уншаад байгаа юм шиг санагдаагүй надад. Яг л нэг тийм 10 жилийн хүүхэд те өсвөр насны хүүхдүүдийн бичиж байгаа тайпны тиймэрхүү хев маягтайгаар бичдэг. Тэгэл ингээд ингэж мэж байгаа what the fuck is that? Тэ яг л нэг жоохон хүүхдийн хийх үйлдэлийг ингээд хүүхдүүдийнхэн одоо урт хийдэг гэсэн байхгүй. Тэгэл бас яг тэр бичлэгнээр ингээд гэж ойрлол морил таахгүй. Тэгсэн чинь бүр сурагчт нь өөрөөс нь баг илүү mature байгаа байхгүй. Арай илүү ингээд том хүн шиг ажиллаж байгаа байхгүй. Нэг сурагч нь why you screaming гэж асууж байгаа нь харагддаг, сонсогддог. Яагаад орилоод байгаа юм бэ гэд. Баг нөгөө эсрэгээр байх хэрэгтэй үстэй. Багш нь баг хүүхдүүдтэй үгүй яагаад хичээл дээр орилоод байгаа гэж хэлэх хэрэгтэй үстэй. Тэгтэл эсрэгээр багш руугаа нөгөө хүүхд нь үгүй та яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлчихдэг. За тэгээ бас нэг амар cringe видео ингээд энэ тэнүүгээр тархсан. Яг өөрөө ингээд бүжиглээ заяа ангитай ангил. Нэг сонин ингээд хөдлөөл ингээд бүжиглээ заяа. Тэгсэн чинь ингээ хүүхэд нь нэг сурагч нь тэрийг бичлэгийг аваад ингээд Snapchat-н дээр л хийсэн юм шиг байлээ. My Bieber Challenge гэж бичсэн байсан баха. Миний одоо очиж чадах одоо Bieber Challenge бол энэ л байна да гэсэн утгатайгаар те ингээд ийм юм биччихсэн. Тэгээд ер нь нэг тийм ангимэнг дээр сургууль дээр ийм сонин үйлдэл хийгээл ингээд бүжиглэл байж байдаг. Би бол амьдралаа тийм багш хараагүй. За тэгээд өөрөө ингэж TikTok хийж тавихаас гадна өөрийнхөө хичээл мчээл зааж байгаа ч юм уу тиймэрхүү одоо бичлэгүүдийг хийж тавихаас гадна сурагчдынхаа ялангуяа тэр хөл бөмбөгийн багт нь байдаг тэ хөл бөмбөгийн багт тоглодог хөвгүүдийн TikTok-уудад айгүйх appear хийж одоо ордог гэсэн айгүйх харагддаг гэсэн. Тэгэд нэг айгүй эвгүй зураг явж исэн заяа. Тэр нь юу вэ гэх юм бол яг өөрийнх нь сандал юм шиг байгаа багшаахан сандал гэсэн үг заяа. Одоо яг юуных нь ширээнийх нь ард байдаг. Тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор нэг хөвгүүн тэгээ нэг хүүхэд эрэгтэй хүүхэд сууж байгаа байхгүй. Тэгээ ингээ жоохон ингээ налаа суугаад ингээ хөлөө жоохон онгоолгоод ингээ нэг эрэгтэй хүүхэд жоохон задаа суудаг ч ингээ сууцсан. Тэгсэн чинь яг урталт нь яг тэр ширээн дээр нь нөгөө нэг heavy back чинь бүр ингээ lean over хийчихсэн заяа. Бараг нөгөө хүүхдэд чинь амар ойрхон бараг л нөгөө хүүхдэд чинь хоёр хөлнийхэн дунд ингээ зогсож байгаа юм шиг бүр ингээ lean over хийгээд нөгөө ширээн дээр бүр ингээ налаад ингээ чихсэн заяа. Бүр ингээ амар ойрхон сурагчтайгаа тэгээ зогсож байгаа нэг тийм эвгүй зураг явж исэн. За тэгээд энэ сурагчдын ярьж байгаагаар болохоор энэ heavy back ер нь ямар нэгэн төрлийн багш байсан бэ гэхээр ч те эмэгтэй хүүхдүүдэд үзэн яддаг, эмэгтэй хүүхдүүдэд дургу те эмэгтэй хүүхдүүдтэйгээ сурагчтайгаа болохоор гэж харьцдаг баг mean girl юм шиг харьцдаг те харин эрэгтэй хүүхдүүдтэйгээ болохоор амар гоё харьцдаг. Oh my god stop гэл яг нэг pick me girl гэж байдаг штэ. Хүмүүс ер нь гадуур интернет дээр heavy back-ийг амар pick me гэж яриад байгаа. Тэгэл эрэгтэй сурагчтайгаа болохоор инээж хөөрөөлтэй гэж мэгэл. Oh my god stop гэж мэгэл. Тэгээд өчтдээ хичээл мчлийн дундор өчтдээ хичээл орж яхад өөрийнх нь ангид байх ёсгүй хөл бөмбөгийн тамирчид хүүхдүүдийг эрэгтэй хүүхдүүдийг ингээд анги руугаа дуудаж оруулж авчирдаг гэсэн гинэ. Бараг ингээд тэ нөгөө тэр хүүхдүүд нь хөл бөмбөгийн тамирчид нь ингээд өөр хичээл мчээлд ингээд сууж ахад шүү дээ. Бараг тэр хүүхдүүдийн хичээл рүү очингод хүү чи наашаа гараад ирдэ мэрдэ гэж агаад авчирж агаад өөрийнхөө ангилуугаа хичээл заагаагүй ах үед ингээд ангилуугаа авчираад ингээд оруулж ирээд ингээд зүгээр бөөнөрөө ханг аут энэ төр хийгээд тэр хүүхдүүдтэй зүгээр ингээд цаг хугацааг өнгөрөөгөл тэ ингээд инээж хөөрөл нэг найзууд тэ үе тэнгийнхэн ингээд хамтдаа ханг аут хийж байгаа юм шиг тэгээ зогсож байсан гэсэн. Тэгэл хөвгүүдийг илүү таалаад байгаагаа айгүй хаймар ингээд харуулдаг байсан байхгүй ил тод заяа. Нөгөө
хүүгүүдтэй ингээл янз бүрийн юм тийм special favor хийж өгөөд л те нөгөө хүүгүүдийг ингээл цайны цаг маг ингээл завсарлагаан болонгуудтэй ингээл уул нь бол хүүхдүүд одоо яг цайны цагийн үеэртэй завсарлагаанаар гадагшаага гарч сургуулийнхаа кампуснаас гарч хоол идэж энэ төр болдгүй мэн л да. Тэгэнгүүт энэ Haley Beck болохоор тэр хөвгүүдийг болохоор бид нар гараад ингээд өөр газар ороод хоол идчихээд ирэнгүүт тэг энэ төр гэл. Охтууд нь хэрүү тэгжсэн юм бол нөө. Чи энд байх хэвээр ингэж амар ялгуурлаж харьцдаг байсан юм байна. Тэгэл ер нь ингээл хүмүүс ажиглаж байгаа штэ. Охтууд нь ч ажиглаж байгаа, сурагчдтэй. За тэгэл өөр хүн амтай одоо ер нь жоохон ажиглаж эхлээл энэ Haley Beck гэдэг энэ багш чинь жоохон эвгүй юм шүү. Хөвгүүдтэй жоохон харилцаатай үсдэг юм шүү энэ төр гэд бодоод гэлсэн. Тэгэл гадар ер нь жоохон цуургал энэ төр явж эхэлсэн гинэ. Тэгсэн чинь нэг охин ингээд нэг хөл бөмбөгийн дээд хамирчин эрэгтэй хүүхдээс найзаас очиж асуусан гинэ. Хүй ийм цургал явуулсан штэ. Miss Beck ингээд те футбол boysтэй ингээд жоохон юм харилцаанд ордог эвгүй жоохон үйлс энэ төр хийдэг гэдэг тийм цургал яваад лээ гэдгсэн чинь тэр хүүхэд тэр эрэгтэй хүүхдийг харуулсан гинэ. I don't know, like you have to ask the teacher that. I'm not saying anything. Би л юм хэлэхгүй чи наадхаа үнэн худлыг нь те тэр багшаас л асуух хэрэгтэй байх та гэд айгу тийм нууцтай cryptic тийм ойлгомжгүй юм хэлсэн байхгүй яг үгүй гэж deny бол хийчээгүй те юу яриад байгаа үгүй би л тийм сонсоогүй тэгээгүй гэж шууд deny хийгээд үгүйсгээгүй би л юм хэлэхгүй чи баг өөрөө очиод асуухгүй гэсэн утгатай зүйлийг ингээ хэлжсэн юм байна лээ. За тэгээд айгу тийм одоо гол те айгу хүчтэй ингэж явж исэн сургал юу байсан бэ гэх юм бол Haley Beck одоо энэ X гэдэг байгаа яг энэ хүүхэдтэй эрэгтэй хүүхэдтэй ийм харилцаатай гэдэг ийм rumor бол айгүйх ингээд тэг гол явж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд угаасаа ажиглагддаг байсан гэсэн. Яагаад вэ гэхээр айгүй ингээд тэр хүүхдийг бол айгүй тэр хүүхдтэй айгүй өөрөөр харьцдаг байсан гинэ. Одоо жишээ нь ингээд хонголд ингээд явж штэ сургуулийнхаа хонголд ингээд коридороор ингээд явж ангууд бүр яалтчгүй л энэ Haley Beck тэр хонголын коридор нь айгүй том зайтай байхад л те бараг л яг тэр X гэдэг хүүхдийн хажууд нь очиж баг наалдал айгүй ойрхон явах гал те алхах гал тэгччээдэг байсан гэсэн. За тэгээд тэр нөгөө нэг хүүхд нь X өөрийнх нь хичээлд суух хэвээр байтал те хэр хичээлээр байхгүй бол ерөөсөө хичээлдээ ирээгүй тасалсан гэж одоо ингэж маркин дэр хийдэггүй хичээл дээр ирээгүй байгаад байхад л ирсэн гэж эрс мэрцэг нь бүртгэдэг байсан заяа. Тэгээд тэр X гэдэг байгаа хүүхэд нь хэдийгээр өөрийнх нь хичээлийнх нь цаг биш ч гэсэндээ тэр эмэгтэйгийн одоо энэ Haley Beck-ийн ангид нь л зүгээр байждаг гэсэн. Зүгээр ингээл хизээ тэр X нь энэ Haley Beck-ийн хичээл дээр анги дээр л ингээл зүгээр сууждаг гэсэн. Өөрийнх нь хичээл нь биш. Тийм байж л ингээл тэнд ингээл Haley Beck-тэй ингээл цаг хугацаа өнгөрөөгөл ингээл hangout хийгээл байждаг гэсэн гэж байгаа юм. За түүнээс гадна Haley Beck ингээл өөр хүүхдүүдтэй те сурагчтайгаа ч юм уу өөр хүн амьтандаа юм ярьж байхдаа зүгээр шал өөр топикны талаар зөө шал өөр сэдв шал өөр юмны тухай ярьж байхдаа ч гэсэндээ яаж хийж байгаа л тэр сэдв рүүгээ энэ X гэдэг хүүхдийн нэрийг нь оруулаад ирдэг гэсэн гинэ. Жохон юм ярьжсна. X тэгдэж штэ гэл. Тэгснэ тийм үү тий X-ийн тэр юм тэгдэж штэ гэл ингээл ямар ч холбогдлохгүй тийм сэдв ярьж байхад л X тэгдэ гэд тэр X-ийн нэрийг нь оруулж яриаддаг гэсэн гэж аахгүй. Тэгээ хүмүүс хүүхдүүд сурагчид амар гайхдаг гэсэн яагаад заавал ингэж X нэрийг оруулаад идэх юм болоо гэд. За тэгээ түүнээс гадна бас нэгэн сурагч ингээд коридороор нэг удаа алхаж агаад бас энэ Haley Beck X хоёрыг ингээд ярьж байгааг сонссон гинэ. Тэгээд X юу гэж хэлжсэн бэ гэхээр I have a girlfriend. Why are you even worried about what I do? гэж хэлсэн гинэ. Haley тэгж хэлж байгааг сонсгосон. Би найз охиндоо штэ ер нь миний юу хийх одоо чамд ямар хамаатай юм бэ гэсэн зүйлийг хэлжсэн гэсэн. Тэг ер нь багш сурагч хоёрын хоорондоо яриад ах тийм топик сэдв биш байгааз. За түүнээс гадна Haley Beck X-ийг болон X-ийн одоо яг багийнх нь бусад эрэгтэй хүүхдүүд ааштай хөвгүүд өөрийнхөө апартментийнх нь орон сууцных нь гадаа байдаг бассейнтэй пулд хурж ирж өөртөө хамт ингээд сэлж мэлж одоо цаг хугацааг өнгөрөөгөөч гэж ингэж бүр урддаг байсан юм байна лээ. Тэр хүүхдүүд нь очдөг байсан гэж байгаа байхгүй сурагчд нь. Тэгээд нэг хүн ажилтан бас тэр сургуулийн ажилтан ингээд хэлжсэн юм байна лээ. Haley хүй чи айгу ингээд чиний над X-тэй ингээд харилцаж байгаа байдал чи айгу тийм inappropriate байна. Арайд эндүү те багш сурагч хоёрын хоорондоо юм байх биш. Арайд эндүү тийм илүү дотны юм харилцаа байна. Наадах ч юм ингээд ёс зүйгүй байна гэж хэлсэн юм байлээ. Тэгсэн чинь юу ч болоо юм шиг oh my god stop. Тэ юу яриад байгаа юм бэ болооч. Тэр зүгээр дотн харагддаг болохоор ягаад вэ гэхээр тэр яг нэг тийм ах トゥ ус шиг байдаг юм аа. Тэр яг ах トゥ ус шиг харилцаатай гэсэн гинэ.
He is not your brother. He is your fucking student. Тэ багш хүн тэгээд яриад ингээд үгүй би тэр хэнийг X-ийг яг дүүшгэл боддог. Дүү чинь биш. Чи багш нь байх ёстой, сургууль хүмүүжүүлэх ёстой хүн. Чиний сурагч, not your stupid brother. Тэ? За цагдаагийнхаа ер нь юу гэж үзэж байгаа вэ гэхээр юуг олж мэдсэн бэ гэхээр Hailey Beck энэ X-тэй хизэнээс ер нь ингэж юм харилцаатай болж гисэн бэ гэхээр X-ийг sophomore байхад нь. Тэгэхээр одоо ахлах сургуулийн 2 дугаар курст байхад гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ойролцоогоор 15 настай байсан гэсэн үг баггүй хин ч X. Яг тэр sophomore жилдээ энэ Hailey Beck-ийн нэг сэтгэл зүйн хичээлийг нь авсан юм байна лээ. Тэгээд яг ингээд би нэгээ илүү таньдаг болоод тэ ингээд тэр цаг хугацаанаас хойш ингээд ийм харилцаа нэгсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд Hailey бол ер нь энэ хүүхдийг бол бүх юмараа л ингээд groom хийсэн байгаа байхгүй юу. Ингээл ер нь бол иймэрхүү хүмүүсийг хүчинтдэг, тэ ийм хүчирхийллийн гэмт хэрэг үйлддэг. Ялангуяа ийм хүүхдүүдийг ингэж одоо бэлгийн мүлжлийн золиос болгодог ийм одоо perpetrator гэмт хэрэгтэн хүмүүс чинь бол айгүй арга тактиктэй байдаг шүү дээ. Шууд ингээл нэг удаа очингуудаа барьж авал яачин гэж байхгүй те. За яг байвал байна л да тиймэрхүү гэмт хэрэгүүдтэй нэг удаагийн тийм хүчингийн гэмт хэрэгүүд бол зөндөл гарч байгаа. Гэхдээ яг ийм амар хүмүүс чинь болохоор айгүй арга тактиктэй байдаг. Groom хийн те багаар тэр хүүхдийгээ одоо өөрийнхөө иргэшэлд оруулж ялдаг гэсэн үг. Багаар шууд ингээд өөргөө би гэмт хэрэгтэн шүү би чамайг энэ дээр харж байгаа шүү гэдэг харуулахгүй штэ. Багаар өөртөө тасгаж эхэлнэ. Эхлээд зүгээр найз шиг ч байдаг юм шиг аашилж эхэлнэ. Эхлээд бараг тэ чиний дүнд чинь санаа завж байгаа багш юм шиг одоо тэ айгу сайн багш юм шиг санаачлаг гаргаал тэ ингэж эхэлнэ. Янз бүрийн арга тактик хэрэглэнэ. Тэгээд өөртөө бага зэрэг дасгаж жагаад тэгээд улам нөгөө нэг балиар зав юмудаа хийгээ явдаг гэсэн үг байхгүй. Тэрийг чинь grooming гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэж ер нь grooming хийдэгээс нь бол ингээд ажиглагдсан гэсэн 2 жилийн хугацаанд бол. Тэгээд ер нь бүх талаар ингээд бацаад авчихсан байхгүй Hailey Beck. Энэ хүүхдийнхаа одоо дүүн дээр бол ингээд бацаад авчихсан гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ хүүхд нь баг хичээлээ хийхгүй байсан ч гэсэндээ өөрийнхөө хичээл дээр энэ хүүхдэд дандаа онц дун өгдөг. Тэрч битгий энэ хүүхдийн гэрийнхэн даалгавруудыг хийж өгдөг гэсэн гэж зөвхөн өөрийнхөө хичээл дээр биш. Энэ хүүхдийн X-ийн өөр хичээлүүдийн даалгаврыг хүртэл хийж өгдөг. Тэгэнгүүтээ тэгэхээр тэр талаар нь бас ингэж жоохон хатгацсан байгаа гэсэн үг байхгүй юу? Тэ энэ хүүхд чинь бодож байгаа шүү. Энэ надад ийм юм хийж өгөөд байгаа. Тэгээ надад ингээд даалгавар хийж өгдөг. Надад ингээд хичээл тачааг байсан талсан ч гэсэнтэй ингээд ирсэн гээд бүртгэждэг ч гэдэг юм уу. Тийм юмар нь ингээд ойлгохчихсан байгаа гэсэн үг. Одоо контролж байгаа гэсэн үг байхгүй юу? За түүнээс гадна ингээд энэ хүүхдэд янз бүрийн одоо алкогол ч юм уу архины төрлийн ундаа нэтэрэ түүнээс гадна өвс мөвс авч өгдөг гэсэн гэж аахгүй. Тэгэл хүүхд одоо 10 жилийн хүүхдүүд чинь ингээд сонирхож бас те жоохон юм найзуудтайгаа юу яаж махдаг штэ те ууж идэх гээд үзэх гээд те тэнгууд угаасаа ойлгомжтой 21 хүрээгүй юм жаа алкогол авах боломжгүй тэнгууд энэ Hailey Beck би аваад өгье ялуу би аваад өгье гэл ингээд бүр гэл те тийм зүйл хийдэг байсан юм байна лээ. За тэгээд Make me drink alone. Don't make me drink alone. Түүнээс гадна ингээд мөнгө өгдөг. Карманы мөнгө өгдөг энэ хүүхдэд. За ингээл энд тэнд мэж хоол авч идэ гэл $20. Тийм юм гэл $30. Тэгэл ингээл энэ хүүхдэн ч гэсэндээ бүр те тэрэнд дасчихсан. Чи надад тийм аваад өгчих гэл тэнгүүд за окей гэл $20 молор явуулдаг заяа. Тэгээ бүр ингээд айгүйх ингээд мөнгнүүд явуулдаг байсан. Тэгээ ер нь бол ингээд багаар $5, $10, $20, $30 гэж явуулсаар хагаад ер нь бол ингээд ойролцоогоор $600 явуулчихсан байгаа нь одоо ингээд тогтоогцсон гэсэн. Тэгээд ер нь мессежнүүдээс нь харж байхад өөрийгөө ингээд sugar mama энэ гэж дууддаг гэсэн байхгүй юу? Сахар ихчтэй. Сахар ээж чинь байна. Би чамааг ингээд мөнгө өгдөг гэсэн утгатай тэгж дууддаг байсан юм байна лээ. Тэнгүүдээ бүр ийм үгийг биччихсэн байна лээ. Энэ хин Hailey Beck бүр ингээд X руу өөрөө ингээд бичээд oh my god it feels like straight prostitution. Йоо би баг ингээд бүр биеийн үнэлт хийж байгаа юм шиг санагдчихлаа. Гэт бүр ингэж тийм тоглоомоор тэгж ярьчихсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ next янз бүрийн бэлэг авч өгдөг байсан гэж байгаа юм. За түүнээс гадна өөрийнхөө машиныг хэрэглүүлдэг байсан гэж аахгүй зүгээр машин өгөө явуулдаг байсан. Тэгээд энэ хүүхд бол яхаа өөр ингэсэн машинтай л та ингээ өөрөө машин дээр унаа явдаг. Тэгээд ер нь бол Америкт ч юм бол ихэнх эцэг эхнэр
хүүхдүүдтэй те нэг 15 16 хөрөнгүүд нахлах сургуульд оронгууд ингээ машин аваад өгчдөг. Тэгэхээр энэ хүүхд бол өөрөө ингээ машинтай байгаа юм. Гэхдээ зарим үедтэй ингээд хэрүү машин жишээ нь ажиллахгүй ч юм уу янз бүрийн болсон тохиолдолд зүгээр өөрийнхөө машиныг өгөө болчдөг гэсэн гэж аахгүй. Ямар багш хүндээ ингээ өөрийнхөө машиныг ингээд сурагчтай өгөөд явуулах вэ? Тэ унуулаад. За түүнээс гадна ингээд хоол унд авч өгдөгөөс нь тогтоогдсон юм байна лээ. Зүгээр өөрийнхөө кредит картыг өгөө явуулдаг гэсэн нөгөө хүүхдтэй сургуулийн үеэр. За сургуулийн завсарлагын үеэр нөгөө экст мэгэд кредит картаа өгөө явуулдаг. Кредит картаар нь очил нөгөө нэг экс чинь хүссэн хоол мал аваад иддэг. Тэгээд буцааж картыг нөгдөг гэсэн. За тэгээд Hailey бүр ингээд найз охинд нь амар дургүй байсан нь бол илт байсан гинэ. Тэгээ энэ хин чин экс чин яг сүүлийнхаа одоо жилд яа тэр сургуулийнхаа сүүлийн жил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг өнгөрсөн жил юм шиг байна. Найз охинтой болсон юм байна л да. Өөрийнхөө сургуулийнхаа яг өөртөө нас чацуу тий ийм найз охинтой болсон юм байна. Тэр найз охиныхаа нэр нь London гэдэг. Тэр нэр охин өөрөө гарч ирээд өөрийнхөө TikTok дээр гарч ирээд энэ тухай амар их дэлгэрэнгүй ярьсан зөндөө олон бичлэгүүд хийж тавьсан байгаа. Янз бүрийн дetail өгсөн байгаа. Та нар хэрэг сонирхол тэрийг орж үзээрэй. Тэгэд тэр Лондон гэдэг энэ охины ярьж байгаагаар болохоор тэ ингээд яг Hailey Beck бол өөртөө амар дургуун мэддэгдэг байсан гинэ ингээл янз бүрийн жоохон үг мөг хэлээл. Тэнгүүтээ яг нэг энэ хоёр Hailey Beck юу лээ London болон одоо энэ X гэдэг энэ хоёр ингээд үерхэж яг эхэлж байгаа үеэр тэрийг ингээд сонссон байгаа аахгүй Hailey Beck энэ хоёр ингээд жоохон явуулах нь юу юм бэ те үерхэж эхэлж байгаа гэдэг тэр цурхлыг сонссонгуудаа одоо энэ охины Лондонгийн найз нөхд рүү нь очиод дотныхаа найзууд руу нь очиод айгүйх асуудаг гэсэн нэ. Ой Лондон ер нь яадгийн ийдгийн ингээд Лондонгийн талаар айгүйх асуултууд асуугаал те. Лондонгийн талаарх бүх мэдээлэлүүд хувийнхаа мэдээллүүдийг олж авахгүй л Лондон X2 үерхэд хэр удаж байгаа юм хайзаа эхэлсэн яаж эхэлсэн баг л яадгийн уудгийн те бүх зүйлийг ингээд асуудаг гэсэн те бүр Лондон амар гайхдаг гэсэн нэ ямар сайн юм бэ энэ багш хүн байж яагаад ингээд ийм сонин хувийн асуултууд асууад байгаа юм болоо гэж боддог гэсэн. Тэгээд түрүү хэлсэн штэ энэ хин Hailey Beck ч ингээд энэ хүүхдэд X ингээд кредит картаа өгөө явуулчихсан ингээд тэгээд энэ хүүхд нь очиж тэр өөртөө хоол кредит картаар нь авчгаад энэ эмэгтэйдээ энэ Hailey Beck бас ингээд хоол авчирж өгдөг гэсэн гинэ. Тэгсэн чинь нэг удаа энэ London найз охинтойгоо гэсэн үг шүү дээ. Найз охинтойгоо ингээд хамтдаа явж хоол авчаад тэгээд одоо буцаж ирээ тэр Hailey Beck-ийн хоолыг нэг хөхтэй бол өөрөө өгөөгүй найз охиноороо ингээд явуулаад өгүүлсэн юм байна л да. Тэгсэн чинь тэрнийхэн дараагаар ингээд шууд Hailey Beck extra message чимгүүтэй Don't you ever let your little girlfriend give me my food again. Don't you ever do that again. Тэ just хизээч дахиж битгий надад жижигхэн өөрөх нэг надад жижигхэн бяцхан тэ найз охинороо надад хоол авчруулаарай заяа. Гэт ингээд тим юм биччихсэн гэсэн. Ер нь бол амар ингээд тэ jealous байгаа нь бол харагддаг гэсэн. Түүнээс гадна нэг удаа бүр энэ хүүхд рүүгээ нэг Ariana Grande-гийн Break up with your girlfriend гэдэг байдаг шүү дээ. Найз охиноос салаачаа гэдэг нэрсэд байдаг шүү дээ. Тэр дуг явуулжсэн гэсэн. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхэд нь Oh my god Jesus Christ гэдэг нэг хэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь relax, live a little. It's a joke. Гэт тийм бичсэн байгаа байхгүй юу? Хөөе юу сүртэй юм бэ? Би зүгээр тоглож л байна шүү дээ. Юу сүртэй юм бэ? За түүнээс гадна ийм одоо мессежнүүд олцсон гэсэн. Энэ Hailey Beck ч нь уул нь те яг нөгөө нэг Angela Brolaca гэдэг 47 настай эмэгтэй багш шүү дээ. Тэрнтэй яг адилхан үйлдэл хийж байгаа шүү дээ те. Ийм болохгүй бүтггүй ийм сурагчтайгаа явуулж байгаа ийм болохгүй зүйлийг хийж байгаа. Тэгсэн мөртлөө тэр Brolaca тэр багштай ингэж харьцуулагдах амар дургүй байсан гинэ. Ягаад гэхээр би түрүү хэлсэн шүү дээ Angela гэдэг энэ багштай эхлээд шалгалт хийгдэж эхэлсэн. Тэрний дараагаар нь Hailey дээр шалгалт хийж эхэлсэн гэд. Тэгсэн чи яг тэр үеэр л ингээл те энэ Angela Brolaca гэдэг багштай ингэ шалгалт хийж эхлээл одоо сургуулаар дүр ингээл сургууль гараал те энэ багштай шалгалт хийж байгаа гэж баба гэж яриа явуулсан. Тэр үед ингээл хин Hailey Beck X руу ингээл мессеждэг гэсэн байхгүй. Хөөе энэ тэр Angela-тай юу болсон яасан ингээл асууж масуугаал заяа. Тийм юм мессеж бичижсэн байлаа. Тэнгүүтээ ингэж хэлсэн байхгүй. I mean yeah, I guess but even though our situation is still not right, at least we are closer in age. Гэлтгсэн байхгүй. Тийм л дээ хоёулынх нь харилцаач гэсэндээ ер нь одоо байж болохгүй зүйл л дээ. Гэхдээ ер нь чи зүгээр бодоод үзэл дээ. Хоёулынх нь насны ялгаа чиний болон тэр Angela Brolaca хоёрын насны ялгаатай
Энтэй харьцуулахад бол баг юу ч биш шүү дээ. Хоёулаа баг ингээд хамаагүй ойролцоо настай чи Angela Brolaca хоёрын хооронд бол бүр амар их насны ялгаа байгаа шүү дээ гэсэн утгатай зүйлийг хэлдэг байсан. Тийм мессеж өгсөн байхгүй. That doesn't matter. Тэ хэдэн насаар ихч байна, хэдэн насаар нэг нь 10 насаар ихч байна, нөгөөт нь 20 насаар ихч байна. Ялгаагүй адилхан болж бүтэхгүй relationship. Адилхан л жоохон хүүхэдтэй ингээ бэлгийн харилцаанд орж байгаа зүйл, адилхан л багш хүн сурагчтайгаа явж байгаа ийм болж бүтэхгүй зүйл. Тэгж яхад баг өөрөөгөө айгу тийм те зүгээр гэж яриад. Хэвээ би арай залуухан юм чинь зүгээр штэ гэсэн утгатай зүйл ингэж экстра бичижсэн маахгүй. Тэнгүүдээ бас ингэж хэлсэн мэлээ. I just don't like being compared to Mrs. B. Тэ би Miss Angela Brolacaтай ингэж тэ харьцуулахтай амар дургүй байна. Ийм бичижсэн мэлээ. Тэгээд ер нь ингээ мессежнүүдээс нь харж агаад энэ Hailey Beck-ийн ex-тэй ингэж харьцаж байгаа мессежнүүдээс нь харж агаад нөгөө нэг хүүхэд нь хэдийгээр 17 настай хүүхэд нь тэ сурагч мөртлөө ийм тэ насбын түрээгүй тархин ингээд гүйцэд ингээд боловсраагүй байгаа ч гэлээдээ энэ Hailey Beck-аас хамаагүй илүү ухаантай юм хүн байгаа хгүй. Яагаад вэ гэхээр энэ Angela Brolaca дээр шалгалт хийгдээд эхэлсэн чинь энэ хүүхэд ингэ хэлсэн байгаа хгүй мессежээр. Бүх юмаа устдаг. Тэ надтай ингэж харилцажсэн Snapchat, text, message юу вэ бүгдийг нь устдаг. Тэ болгоомжтой бай. Одоо чи аюултай байж та гэсэн чинь энэ эмэгтэй энэ Hailey Beck болохоор баг юу ч болоогүй юм шиг тэ. Оо надтай шалт хийгдээгүй штэ Angela дээр л байгаа гэд. Тэнгүүд нөгөө хүүхэд чи зүгээр болгоомжтой одоо тэ сэрэмжтэй бай гэд хаа ерөөс тоохгүй заяа. Юунд санаа зовж исэн бэ гэхээр үстэй те энэ Hailey Beck-ийн толгоонд нь те өөрөө ингээ асуудалд орж магадгүй шүү би бас ингээ болгоомжтой байх хэрэгтэй юм байна гэж одоо ер нь бол ухаантай эрүүлэн ухаантай хүн бол ингээ айж эхлэх штэ бодож эхлэн no that's not Hailey Beck. Hailey Beck-ийн айжсэн зүйл нь юу вэ гэхээр чи яагаад надаас ингээ жоохон хүндэрээд байгаа юм бэ? Чи энэ асуудлаас болоод надаас хүндэрээд байна те. Чи надад Angela Brolaca-гийн асуулаас лоод ингээд айгаа надтай одоо харьцахгүй гэсэн үг юм уу? Ямар эрүүл ухаантай хүндээ тийм юм цаанаа зовоод bijдэг байна. Яа нэг юм одоо text exchange байгаа байхгүй юу? Тэрэн дээр одоо энэ Hailey Beck юунд л явах гэж байгаа юм шиг үлээ. Одоо Post Malone концертанд явах гэж байгаа заяа. Тэнгүүтээ extra юм бичиж байгаа байхгүй юу? Оо хардаа би ингээд ийм хувц сонгосон. Тэгээд хэрв чи надад ингээд комплимент өгөх юм бол одоо магтаал те намайг миний хувцыг одоо ингээд магтах юм бол нэг магтаал болгоно би чам $5 өгнө. Гэсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө X нь окей. За тэгээд игээл. Тэгэл ингэ мессеж ингээл бичээл эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг 5 комплимент хэлсэн. Өө чиний над гутал чинь тэ өмссөн байгаа төрөтэй гутал чинь хөлөгч аягаа ярагдулж гин. Өмссөн байгаа топ чинь ингээд цээжч аягаа ярагдулж гин. Малгайч нь гоё байна. Тэр чинь өсч чинь гоё байна гэл нэг 5 комплимент хэлсэн. Тэгээд тэгсэн чинь яг нөгөө хин чин Hailey Beck чин $25 ингээд 5 магтаал хэлсэн гэд те явуулж байгаа нь бол ингээд харагддаг. Тэнгүүтээ энэ концертныхаа дараад л те концертанд явсныхаа дараад л энэ X руу ингээд лимчээд байгаа хгүй чи хаанагаа юм. Би ингээд амар согтой байна. Тэгээд чамтай уулзмаараа юу амаараа энэ төр гэж мэгэл цаана юу яах гээд те. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхэд ингээд хэлээд байгаа хгүй. Би одоо юун дээр ирсэн байна өвөө эмээгэн дээр ирсэн байна энэ төр гэл. Тэгсэн чинь тийм үү энэ төр гэл. Тэгсэн чинь гэтээ яг чи өөрөө хүсвэл Uber дээр хүрээд ирэхгүй юу? Тэ машин наавахгүй ингээ Uber дээр төвөдөрөхгүй гэсэн чинь хүйе танаа өвөө эмээ хоёр ч байгаа үстэй гэсэн чинь манай өвөө эмээ хоёр ч ингээ настай хүмүүс унтаад өгнө тэгээ чи хүрээ дээр үл ирэхгүй гэл гэсэн чинь oh my god should I do that гэл Өтхүү би ядчихгүй нэг амар хол биш юм байна штэ энэ гэл. Тиймэрхүү exchange-нууд харагддаг текстнүүд. Тэг ер нь бол амар их inappropriate message-нууд байгаа заа. Би танарт бол тэдрийг бүгдэрийг нь уншиж өгч чадахгүй. Та нар хэрэг хүсвэл бид нар хэлсэн штэ те. Энэ хүү police report нь олон нийтэд ингээд тавигдчихсан байгаа. Тэгэхээр ингээд Google-аар хагаад ингээд уншвал болно. Зүгээр зарим ингээд хальт амар зүйлүүдийг ингээд уншчих юм бол одоо жишээ нь гэх юм бол чи мэдж байгаа үстэй те. Чи үргэлж одоо ингээд хүсэх юм бол те өөрөөгөө ингээд татгаруулад ингээд юмаа гадагшлуулмаар байгаа бол те. Надад тэр гадагшлуулж болно шүү. Би чамд ингээ хийгээд өгч болно шүү. Гэсэн зүйлийг хэлж исэн байхгүй юу? Тийм зүйлийг бүр ингээ бичиж исэн заяа. За бас нэг өөр мессеж ингээ гэх юм бол хоёул өндөр л уулзах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй яа тэгэхээр би маргааш ингээд те миний биений мэрх гэж байгаа. Тэгэхээр тэрнээс өмнө ингээд чамтай юу авах хэрэгтэй байна. За тэгээд бас нэг өөр text exchange дээр болохоор энэ хоёр ингээд юу яаж байгаа байхгүй юу? Ингээл хаана уулзгаал ингээл тохирох гээд байгаа юм шиг үлээ. Тэгээ энэ Hailey Beck болохоор ингээл өө танаа гэрт чи очиж мочоо гэл яасан чинь манай гэрт чадахгүй ингээд зүгээр юу яагаад зүгээр манайх хүрээд ир гэхдээ ингээд чи машинда байж ингээд машинд чи юу ачи тэгээд байгаа байхгүй юу? Машинда нөгөө нэг модон чихрээ долгоолгуулах гээд байгаа юм. Тэгсэн чинь oh my god тэ ёо өдрийн цагаар ингээд машин тэгэхэд айгу хэцүү байдаг юм аа тэ ингээд хүн баригдчихгүй гэж санаа зовд. Гэхдээ яг хийж тэ яагаад тэгэхээр баг хийхгүй байснаас тэ тэгэж ч болоод ингээд хийжсэн дээр баг.
I guess I like being a rebellious teen гэлөө те бараг ингээд хийхгүй байжснаас зүгээр ингээд нэг өсвөр насны хүүхэд шиг ийм үйлдэл хийгээд байжсэн дээр юм байна. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд ингээд биччихсэн. Тэгээд ер нь ингээд мессежнүүдээс нь харж хагаад энэ хүүхэдтэй ингээл те ингээл дандаа л уулзгаал ингээл амар их ингэж initiate хийдэг гэсэн байхгүй. Өө чи одоо ханаа гайн те. Өө хойлоо ингэж юу яах вэ? Кино үзэх үү? Чи маа хүрээд ирэх үү? Хойлоо явж ингэж заримыг авч идэх үү? Тэхүү энэ төр гэл ингэ амар их ингээл энэ хүүхдтэй ингэж уулзгаал initiate хийгээл заяа. Тэгэл нөгөө хүүхд нь хэрүү ингэ найз охинтойгоо байгаа энэ төр байгааг мэдэх юм бол ингээл уурлаа заяа. Чи үнгээс найз охинтой болцсон мó. Хэрүү үнгээс тэр охинтой ингээ өргөж байгаа бол би чамтай ингээ хизэж уулзахгүй. Ер нь гэтээ чи надад айгу талархах хэрэгтэй. Чи зөвхөн бодоод үзэл л дээ те. Чи надтай ингээ айгу гоё ингээ те. SEX энэ хийгээд те өөрийгөө ингээ тайлбарлуулад ингээ та те хүссэн үедээ л надтай ингээ SEX хийгээд ингээ өөрийнхөө юм хумыг гадагшлуулдаг. Тэгээд тэгсэн мөртлөө ингээд яг би найз охин чинь биш учраас ингээд чи надад найз охиныг одоо найзлага гэсэн хариуцлага байхгүй тийм учраас ингээд би чамд ингээд найз охтуудын хийдэг шиг тийм үйлдэлүүдийг хийж ингээд гомдлож ингээд ууралж уцаарлж ингээд чамтай ингээд аргумент те файт энэ төр хийдэггүй. Тэр чи ингээд айгүй гой зүйлтэй байгааг те ойлгохгүй байна те ингээд чи ингээд үнэгүй баг SEX надаас аваад ингээд те байж байгаа штэ гэсэн утгатай ингээд зүйлийг энэ төр бичдэг заяа. Тэгээ ер нь хоёрын бичиж байгаа мессежүүдийг харахаар яг энэ хин заяа Hailey Beck яг нэг өсвөр насны хүүхэд. Нөгөө хүүхэд нь уул нь бол хүүхэд нь баг том хүн юм шиг тийм mature одоо юм бичиж байгаа юм. Тэгээ энэ хүүхдийн ингээд бичиж байгааг харахаар яг хэдийгээр яг энэ ингээл Hailey Beck-ийн унтчихтэл ингээл яваад байгаа ч гэлээдээ ер нь ярьж байгаагаас нь бичиж байгаагаас нь харахад бол ингээд айгүй Hailey-тэй айгүй жоохон муухай харцж байгаа нь бол харагддаг. Тэгээ ер нь өөрийнх нь акшн дээр айгүй call out хийгээд байгаа байхгүй. Ер нь айгүй олон удаа дараа те ингээд чи өстөдөө баг 30 хүрэх гэж ингээд те юу ч үлээгүй юм шиг ингээд гэмт хэрэг хийгээгүй хүн шиг буруу юм хийгээгүй юм шиг ингээд 10 жилийн хүүхдийг ингээд аагаад явж идэг те 10 жилийн хүүхдтэй ингээд унтаа явж идэг. Тэгээд чи тэгээ өөрийгөө муу хүн гэж бодохгүй байгаа юм. Энэ гэсэн утгатаагаар те иймэрхүү жоохон саркастик яжсан байдлаар айгүй олон удаа ингээд чи буруу юм хийгээд байгаа шүү гэдэг зүйлийг ингээд хэлээд байгаа байхгүй. Тэгж яагаад энэ Hailey Beck тэр ярьж байгаа яжилж байгааг нь ойрлохгүй байгаа маа шин. Oh my god яа гэд нэг иймэрхүү байдлаар ингэж хариу өгдөг. Тэгэд зүгээр л энэ хоёрын ингээд тэр хоорондоо биччихсэн мессежнүүдийг харах юм бол shocking. Тэгээ угаасаа ойлгомжтой байдаг энэ хоёр бол ингээд яг үнэнгээс бэлгийн харилцаанд ороод бол айгүй удчихсан юм байна лээ. Дор хаяж бол ингээд нэг жил болчихсон тэр нь бол угаасаа мессежнүүдээс нь тодорхой байдаг. Зүгээр ч нэгтэй ийм жижиг сажиг ингэж би билүүгээ ингээд нүцгэн зураг явуулсан тийм зүйл бол биш бүр ингээд бүр бүх зүйлийг хийчихсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь гэрт нь айгүй хочдог байсан юм байна лээ. Энэ X Hailey Beck-ийн гэрт нь очиж айгүйх тэгж унтаж хөвтдөг байсан юм байна лээ. Машинда гадаа, сургуулийн гадаа юу ч байдгийн те. Бүр Hailey Beck-ийн ээж аавынх нь гэрт нь хүртэл хүүхд очиж исэн байна лээ. Нэг юм дээр бичсэн байсан чи чи тийм санжин манай ээж аавын шүүгэн дотор чи нуугдчихсан санжин манжин гэсэн утгатай зүйлийг биччихсэн байсан. За тэгээд цагдаагийнхаа очоод ингээ юу яасан гэсэн штэ гэрт нэгжлэг хийсэн гэдэг тэгсэн чинь хогийн самд нь юу болсон гэж ингээ базад хай ингээ хайчихсан. Цаасаа тэгсэн чинь тэр цаасан дээр нь юу байсан бэ гэхээр айгүй урт юм бичвэр гараар бичсэн захидал байна гинэ. Окей. Тэгэл яг хиндэ нөгөө нэг экстэй зориулж бичих гэдэлтэй ингээд захаа бичээл тэгэл нэг бичээл болохгүй ингээ уурч хайд байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр захааг нь уншсан чинь oh my god амар ичгүүргүй cringy зүйл байгаа байхгүй. Яа чи одоо энийг тийм захааг уншаад та амар тийм cringy гэж бодглоо хальта. Гэтэ зүгээрээ тэ чи намайг угаасаа мэдж байгаа шүү дээ би иймэрхүү юм бичих дуртай гэдэг чи мэдж байгаа. Сүүлийн 2 жил одоо ингээд те би чамд танилцаад ингээд чамд ойр дотн болоо надад аягүй гоё байлаа. Тэгээ яг хуу хоёулынхны юм харилцаа дунд юм байж болохгүй л дээ. Гэхдээ яах юм бэ? Өөр яах шаргагүй гэсэн утгатай те. Тэгэд чи одоо ингээд Калифорнид л нүүж байгаа. Гэтэ яг би мэдчихлээ юм л да чи ямар өгч байгаа вэ штэ зүгээр ганцхан мессежний цаанд байгаа гэсэн үг хоёулаа ингээд үргэлж мессежээр ингээд байж болно. Мессежээр ингээд харилцаад байж болно. Тэгээд гэтэ чи одоо ингээд их сургуулийн дээр орохлоорэ ингээ ганцаардаж нэрээд ингээд хүн амьтантай ярилцмаар байвал надад зүгээр хэлээрээ би үргэлж чиний төлөө ингээд тий чиний чамд туслахад бэлэн ингээ байж ах болно шүү. Хэрвээ чи ингээд хамт бааранд согттлаа уух хүн хэрэгтэй бол над руу зүгээр залхахад болно. Би чиний хажууд чи ингээ шууд яваад очих болно. Тэгэд хоёлаа хэдэн нэгэн цагт те
би ингээд гэрлэхээр чамд өөрийнхөө хурмынхаа урилгыг явуулах болно. Тэгэд чи санаж нь хоёлаа ер нь 20 жилийн хугацаанд айгүй цагаан цаг хугацаануудыг өнгөрөөсөн. Хоёлаа ингээд хөл бөмбөгийн тэмцээний дараа хамтдаа яваад Sonic очиод ингээд уух юм авдаг байсан. Заримыг авдаг байсан. Эсвэл хоёлаа явж ингээд bowling тоглодог байсан санаж нь. Эсвэл хоёлаа очиод ингээд pickleball тоглодог байсан. Айгүй гоё байсан. Тэгээд заримдаа чи ингээд миний гэрт хурж ирээд тэ манай апартментэд хурж ирээд миний одоо том өрөөний буудан дээр ингээ хэвсчидэг байсан. Тэгэл чи намайг өрөөнөөсөө хизээ гарч ирж намайг унтлагынхаа өрөөнд уурах болоо гэж чи бодоод сожидаг байсан байх та тийм цаг мөчүүдээ чи санаж байна. Гих мэдчлэн манайхаа oh my god бүр ингээд бараг л сүүлийн 2 жилийн 2 ямар харилцаатай байсан яасан ингээд бүгдээр ингээд бараг өөрөөсөө confession юм шиг те сайхан цагдаа нарт ингээд өгчихсэн байгаа хгүй тэрийг цагдаа нар олчихсан гэсэн үг заяа. Тэр захаагийн. Тэр захаа дээр бүх юмаа ингээд өөрөө ингээд гараараа биччихсэн байгаа. Тэгээ тэрийг одоо яаж deny хийх гэж би бишээ би юу ч хийгээгүй гэж deny хийх гэж байгаа юм бол бүүм тийм тэнэг хүүхэн байгаа хгүй. Тэгсэн мөртлөө цагдаа нарт өө би юус хийгээгүй яачгүй гэд тэгээ тэр шууд баригдчихсан. Өөний тэр захааныхаа хамгийн эцэст нь бүр юугаа биччихсэн байсан гэж хитээгэр чи хизээч надад би чамд хайртай гэж эргүүлж хэлдэггүй ч гэлээдээ би чамд хэлмээр санагдаж байна. I love you. Тэ би чамд хайртай шүү. Гэ биччихсэн байсан. Амар delusional, амар ичихнэргүй агаагааз. Би бол яг тэгж хэлмээргүй л яг гэтээ энэ хүүхэн бол үнэхээр deserving of авгаа нэр тийм учраас би авгаа гэдээ удаачлаа. Үнэхээр дургуурж авлахаар ийм байлаар те өөрийнхөө багш гэдэг эрх мэдлийг ингэж ашиглаж сурагч байгаа ийм бэлгийн хохирогч болгосон. Бэлгийн хүчирхийлэл хохирогжуулсан юм grooming хийсэн айгүй арга тактиктаагаар хийсэн хамгийн балиар заавна гэдэг юм бол ингээ баригдчаад байхад ерөөсөө өөрийгөө буруу юм хийгээгүй юм шиг ингээ аашлсаар байсан нь тэ цагдаагийн шалгалт мөрдлөг явагдчих хүртэл ингээл энэ X руу ингээ импичэддэг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө X нь you crazy тэ чи болгоомжтой байгаа чи ингээ чамд шалгалт явагдаж чинь бичгээ бойл над руу ингээ юм бичгээ бойл гэдэг хаад өө чи яагаад над руу бичихгүй байгаа юм би чи яагаад надаас ингээ хүндрээд байгаа юм бэ гэдэг бичээд бүр нөгөө нэг 17 настай хүүхэд нь хүртэл чи одоо болооч энэ ч одоо асуудад орлоо штэ гэдэг хаад ингээ тоохгүй. Тэгээд энэ хүүхэд цагдаагийн шалгалт эхлэнгүүт нүүч гисэн юм байна лээ. Угаасаа ер нь юу яах гэжсэн л да хэлсэн штэ тэ Сандиаголо нүүх гэжсэн. Гэхдээ энэ шалгалт эхлэнгүүт энэ гэр бүлийнх нь бүр ингээ нүүх өстой байсан цагаасаа бүр 2 сарын өмнө ингээд илүү эрт нүүсэн гэсэн. Энэ хэрэгт орооцолдохгүй гэд. Тэгээд нүүснийхэн дараагаар Haley Beck чинь уул нь өөр дээр шалгалт явуулж байгаа шүү дээ. Тэр нь хамаарахгүй шууд дараагийнхаа хүүхдийг хохирогчуулах гээд ингээд дараагийн хүүхд рүү шилжсэн байгаа байхгүй. Бас нэг өөр 17 настай хүүхдтэй ингээд ярилцж байгаа мессежүүд нь гарч ирсэн байгаа. Бас ингээд юм бичээл. Йой за одоо ингээд юу яах вэ? Чи яасан миний одоо хичээлд байхаараа ингээд чи одоо анхаарал чи сарних байхдаа над руу ширтээд энэ төр гэж мэгээ тиймэрхүү юм биччихсэн. Яг юм flirty setгэнсэн мессенжерүүд нь гарч ирсэн баа. Ийм солиотой хүүхэн байна манайхаа. Тэгээд хүмүүс олтой интернетийн хүмүүс айгүй хүлээж байгаа. Одоо энэ хүүхэн баривчлагт нь яах нь те угаасаа баривчлагын ёстой одоо прокурорт очсон маа гэсэн хэрэг нь. Тэгээд одоо яг баривчлагдах ёстой. Яагаад одоо хүртэл баривчлага хийгдэхгүй байна гэх хүмүүс айгүй санаа зовоод байгаа. Angela Black гэх тэр эмэгтэйч дээр энэ Haley Beck тэр ерөн шоронд орохоор хүмүүс байгаа зү. Тэгсэн чи одоо хүртэл ингээд баривчлагдаагүй байгаа. Тэгээ одоо хүмүүс ер нь хаана явж яаж ийж ингээд хаяа ингээд папараццд өртөж байгаа байхгүй. Тэгсэн чинь нилээн турчсан байна лээ. Та нар ингээд харж байгаа бахтай энд зургууд дээр бичлэгүүд дээр нөлөөдөл чинь те. Тэгээд сүүлийн одоо энэ папараццын зургууд дээр харагдаж байхад бол ингээд нилээн турчсан харагдажсэн. Тэгээ хүмүүс юу гэж одоо ярьж шоолж байгаа вэ гэхээр нөгөө нэг X гэд тэр хүүхдийнх нь найзтайгаа бичижсэн текстийг хараад өөрийг нь юу гэж одоо бүдүүн тарганаар нь доддог гэснийг хараад ингээд ичсэндээ ингээд штэ хариу өшөө авах гээд ингээд турсан байхаа энэ гэж хүмүүс тэгж дооглож шоглоод байгаа байхгүй. Тэр нь бол үнэн. Тийм мессеж байсан заа. Тэр нөгөө X гэдэг байгаа хүүхд чинь өөрийнхөө нэг ангийнхаа хүүхдтэй эрэгтэй хүүхдтэй ингээд энэ талаар ярьжсэн мэл нөгөө ангийнх нь эрэгтэй хүүхд нь чи тэгээд энэ хин багштай ингээд бэлгийн харилцаанд ордог үстэй ямар байдаг вэ энэ асуусан байна л да. Тэгсэн чинь амар зааван штэ ингээд намайг ингээд юу ачаад миний дээр гараад ингээд юу ааж ахтай ингээд миний дээрээс хөлс мөс нь урсаад амар зааван байдгийн яг л нэг тийм айгу балиар fat bitch энтергээ муха балиар тарган гээ энтергээ тэгж хэлсэн байхгүй энэ эмэгтэйг Haley Beck-ийг. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхэд нь нөгөө нэг найз нь те fat yeah she's a fat bitch энтергээ биччихсэн заяа. Тэнгүүтээ яа тэгээ миний дээр гарч ирээд ингээд над хөдөлж явахдаа том гидсээрээ миний гидсийг ингээд цохоод байсан энтер гэдэг нэг тийм бүр
гидсэн том байсан энэ төр гэл амар тийм ер нь тарган гэдгээр айгууд оромжилж ингэж бичсэн мессежнүүд гарч ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс те интернетийн хүмүүс тэгж аахгүй. Энэ одоо гиг үндгийн тураад эхэлсэн нь бол тийм л учиртай байх те. Энэ мессежнүүд нь одоо ингээд public дээр гараад ирсэн шүү дээ. Хинч ороод ингээд энэ мессежүүдийг access хийж болохоор болчихсон байхгүй юу? Интернет дээр. Тэгээд тэр өөрөө бол тэрийг орж уншсан л байгаах энэ Hailey Beck те. Тэгээд энэ өөрийнх нь араар энэ X найзуудтайгаа ингээ яриа явж дийгүйснэг харчаад өстө гомдоод те өшөөгөө авахгүй revenge body гэж те баг ингээд тураад эхэлсэн байхаа энэ гэж хүмүүс шоглоод байгаа. Тэгээд одоо саяхан ээжтэйгээ ингээд хоол идэж явж байгаа, ресторанд хоол идэж явж байгаа нь харагдсан байлээ, папарацци дөрвсөн байна лээ. Тэгээд хүмүүсийн яриад байгаагаар болохоор ч те нэг airline-д юу ах гад онгоцны үйлчлэгчээр орох гээд ийм шалгаруулт өгөө явж байгаа нь харагдсан гэдгсэн. Тэгээд тэр нь бол яг тэрнийх нь хариу гараагүй л юм шиг л үнэхээр яг тийм юу онгоцны үйлчлэгч болох байгаа юм уу үгүй мó. Тэгээд зөвхөн одоо энэ X гэдэг байгаа хүүхд биш, ер нь бас өөр хохирогч нар байх магадaltaй гэж хүмүүс айгүйх цагдаагийнхаа үзэж байгаа юм байна лээ. Тэгээ бас нэгэн одоо цургал гарч ирсэн юу вэ гэх юм бол Noah Beck одоо дүүн тэ баян цатгалан юм болохоор $6 сая net worth-тай гэсэн шүү дээ тэ. Дүүн ингээд ихчийнхаа энэ хэргийг дарагдуулах гад ингээд энэ хохирогч нарын гэр бүлүүдэд ингээд хаш мааны өгсөн чимээгүй байх гад ингээд мөнгө төлсөн дэр гэж яригадаад байгаа юм лээ. Гэтэ энэ бол ерөөсөө батлагдаагүй зүйл шүү манайхан зөвхөн яригдаж байгаа зүйл гэсэн үг. Тэгээд нэрээ энэ X гэдэг хүүхдийн хувьд гэдэг юм бол ээж аав нь бол бас айгүй арчууг амттал юм байлээ. Яагаад вэ гэхээр ээж аав нь мэдчихсэн гэж аахгүй юу? Ээж нь мэдчихсэн юм лээ. Ингээд энэ Hailey Beck-тэй унтдаг гэдгийг нь ч мэддэг байсан. Тэр 47 настай. Тэ багш нь ч гэсэндээ өөрлөө ийм янз бүрийн юм хүм явуулдаг байсан. Нүцгэн зураг мурга явуулдаг байсан гэдгийг мэддэг байсан юм байна лээ. Тэгсэн мөртлөө юу ч хийгээгүй. Ямар нэг арга хэмжээ аваагүй. Тэгэд ээж аав нь хүртэлтэй ийм арчаагүй хүүхдтэй анхаарал хандуулдаггүй хүмүүс байсан болохоор ингээд те ийм зүйл бас юм байна лээ. За ямар ч гэсэн ийм байна манайхаа энэ Hailey Beck гэдэг хүний тухай энэ балер perpetrator те ийм хүний тухай ярьж өглөө. Тэгээд хүмүүс ярьж байгаа хой гадуур хэрв ингээд roles were reversed те ингээд хүүс нь өөр байсан бол эсэргээр байсан бол 27 настай эрэгтэй багш 15, 16, 17 настай өсвөр насны сурагчтайгаа ийм харилцаа үүсгэсэн бол бөө юм болж байгаа шууд цагдаагийнхан барьж аваад баривчлаа шоронд ичгсэн байгаа. Тэ? Тэгж яхад энэ хүүсэн дээр ингэж муухай ялгаа гаргаад тэ эмхтэй хүн болохоор бараг л ийм гэмтэрхтэн байж болдоггүй юм шиг тэ бэлгийн гэмтэрхтэн байж болдоггүй юм шиг. Тэг хохирогч нь эрэгтэй хүүхд болохоор нэг тоож авч хэлцэхгүй байгаа юм шиг байна. Ийм зүйл байж болохгүй адилхан л гэмтэрэг бол гэмтэрэг гэдэг хүмүүс айгүйх тийм дургуйчлаа илэрхийлж байгаа. За ийм зүйлэн манайхаа тэгээд та нар маань энэ тал дээр бас юу гэж бодож байна? Тэр тухайд ор комментэд бичүүлдээгээрэй. За тэгээд хэрвээ та нарт маань энэ хүү бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж хамжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болохыг булангаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.